TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошин авраг, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн авраг шалралт тэмцээний хошин авраг, Аз ТV-ийн авраг шалралт тэмцээний хошин алтан медальт, Ace Chef брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төслийг 50 сая төгрөгийн эрхийн бичиг, нийт 100 сая төгрөгийн шагналыг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй цуг. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсалхий. Энэ бол Ануухай фитнес шоу. Өмнөх дугаар. Энэ уул нь та хэдийн Жингчэн нэвтрүүлгийн багийнхаа авсан. Тэгээд авснаас хойш 2-3 үйл нэмсэн байх юм. Дахиад байр буруу бариад байна. Суу. Та хэдийг эрхлүүлдэг газар шүү. Хүүхдийн амралтанд ирээгүй юм. Өчигдөр та хэд уухтаа бодох байсан. Заа уран заяагаа. Нэг юм уухтанд чихэр бичээ авчирчаад авах юм байна. Энэ юу? Юу гэж? Энийг хэн зургийн багийнхан гэсэн. Гэсэн хүн энэ аа. Премиум Болор Resort. Өглөөний 7 цаг. За өглөө их сайхан амарлаа. Өнөөдрийнхөө бас зураг авалтанд бэлдээд сууж байна. За тэгээ ерөнхийдөө нөгөө байнгын бас зураг авалттай байгаа учраас бас Lego брэндийнхаа өсний юм нөгөө хаач хэрэглэх боломжтой энэ гоё самыг хэрэглэж байгаа. Хэрэглэхэд өстой амар юм бэлээ. Амралтанд ч юм уу хөдөө гадаа явхад сам маань өөрөө ингээд шууд конопо дараал халлаа. Тэгээ яарсан үед бол ингээд өснийхаа үгийг басгах тий. Ингээ наачиг өтгөн өстэй хүмүүс бас өсний айгүйх асуудалтай байдаг. Тэгээд амар гоё байгаа ер нь бол ингээ хэрэглэхэд айгүй хэлбэр. Бусараа. Дөрвөн чэнд ороошо бусараа. За тэгээ дээрэс нь доктор Мелаксин гэдэг бүр энэ клиникийн бүтээгдэхүүн байгаа. Одоо эмчилгээний гэл ихэнх эмэгтэйчүүд олон үздэг те. Фитнес хэрэгжилдэг эмэгтэйчүүд айгүй хөлөрдөг учраас үсээ байнга угаах шаардлага гардаг. Тийм үедээ бол яг доктор Мелаксинийхаа клиникийн бүтээгдэхүүнийг хэрэглэл хамгийн тохиромжтой. Багш өрөөсэй билээ. За тэгээ энэ маск нь бол үсийг маш гоё зөөлдөг, намруулдаг, биднэрт тулгардаг энэ асуудлуудыг бүгдийг нэг доор шийдэж өгдөг. Үнэхээр маш сайн бүтээгдэхүүн. Үсэндээ ерөөс санаа зовхгүй байна. Доктор Мелаксин байх цагт бол нээд айх сандрахын үсээ муухай олгочхоо гэдэг майцгүй байгаа. Манай одоо шоуны оролцогчд маань хэрэглээд үсэн хүртэл гоё болох гэж найдаж байгаа. Багшаа босоорой. Эрона жижүүр хийж гин. Маш төгшнө. Энэ тест яваад ирсэн. Танад гүйтгсэн шүү. За. Юу болов? Тэний бинэх бас ирж штэ багшаа. Санаа нүнд нэрсэн. Энэ тест хийзээвсэн. Өлөнгөө. Энэ хэний шээсээр үзсэн? Миний өөрийнхөө. Өөр хүний шээсээр бишээсээ. Би чаасан бантаашаа уусчих.
Сарын нэмийн нэрсэн байгаа юм. Энд чинь одоо ямар том бандаж шүү гэж одоо памперс юм уу? За багштай бүр бандажаа харуулаад шалгууллаа. За жижигүр юу тэмдэглэв? За өчтөө өглөө хоорондоо хамт гараа ицсэн. Тэгээд өнөөдөр бэлтгэлдээ бас хамтдаа утсан. Тэгээд үүдний хоол гихшгээгч ицсэнгөө огт ицсэнгөө бие нөгөө байна гэдэг. Оройн хоолноор жижигхээгч бас отхон жижигхээгч сайн ицсэнгөө. Өөрөө өчтөө оройд бүгдөө эртхэн амарсан байна. За орлогч альмаа гайгүй. Альмаг аав. Цагтаа оллоо, цагтаа унтсан уу? Тийм. Орой шөнө унтаагүй юу? Шөнө 3 цаг маг хүртэл нөгөө ууж идээд байгаа тохиол багассан уу? Багсан. Энэ нь ч уугаагүй юу? Уугаагүй. Тийм ээ уугаагүй юу? За. Ер нь бол дайжгүй. Тэгэхээр өшин хоёр оролцогчийнхаа хоол идээгүй шалтгааныг бас уулзаад тодруулаад дэмжтэйгээ уулзаад бас гар хуруунаас татах ч юм уу тиймэрхүү бас эрүүл мэндийн хувьд баа зэрэг асуудал гарсан байна. Тэрийг тодруулъя. Чамайг бас бусдын жоохон ингэ шахалт үзүүлээд аюу хэцүү байна гэд тэгсэн. Яагаад бусдыгаас шахаад байгаа бэ? Цагтаа ирэхгүй болохоор ингээ амар ууралж муурлаад хөрөмгийн аашлаад байна гэд багшд нас хэлж байна. Надио. Тийм. Одоо надад буруу андуурсан байхгүй. Би өнөөдөр сарын тэмдэг иржигээ болох нь жоохон хурдан гараарэ гэж хориосон байхгүй. Тэгэхээр дотроосоо ууралсан биш. Тэгээд жоохон би минийх ирсээр өвтөөс чинь тиймд байдаг шүү дээ. Гэсэн байхгүй. Өнөөдөр би бүгдээрээ очоод овёос нь жоохон бөөдсөг болцсон биш үү? Тэгээд битээ чигээ бөөдсөг хаад ивэ гэж хориосон. Бөөдс шиг болцсон гэсэн юм уу? Тэгээд хурдан цагдаа очоод цагдаа ингээд сайхан ингээд зэдлэлтэй овёос идэдэг. Тэгээд жоохон санагдсан байхгүй. За тэрнээс бол бүр жинхнээс уурлаагүй юм шүү дээ. Уурлаагүй. За гар явлаа. За багш нь хувцас олчоод яваад очиж хэдүүлээ тэгээд доор зааланда уулзах бэлтгэлээ хавцаг. Бэлтгэлээ хавцаг үзчих. Төлөвлөх. За оролцогч Ариунагаас жижигүүрийн мэдээлэл авлаа. Тэгээд хоёр оролцогч манаас жоохон хоол ундаа сайн идэж чадахгүй юм тохиолдол гарсан байна. Тэгээд амт мэдээллээ бас эмшүүгээ холбогдоод цаашдаа арга хэмжээ бушуухан шиг даруй авъя. Тэгээд бэлтгэлийнхаа хувцаг өмсөд өнөөдөр өглөөгөөс ирч хүчтэй эхлээд октоодынхаа бэлтгэлийг гоё хэлгэнэ. Бэлтгэлийн 4 дахь өдөр. Бид нар нэг ийм хослоод өмссөн чинь та нарт нэг юм бөгчүүч юм фацсан гэдэг юм бовч хэл таалагдчихэ. Гоё юм. Биеинд айгуу гоё өвтэй. Биеинд гоё сууж өгд юм яг таарснаа та нарт. За би босч үзүүлээ. За бодоод янз нь таарсан шүү дээ. За нэг иймэр дүү. Эндээсээ нэг иймэр дүү. Би брендинг Хувц маань гоё юм байна тий. Олимпиад явах гэж байгаа юм шиг л байна. Яг тийм. Иймэр дүү. Халаалтын хувцас ийм хувцас хийлгээ гоё юм байна. Энд чинь нөгөө 8000-аас өгсөн бэлэг биз дээ. Тэгсэн юм. За 8000-аас өгсөн цав шүү дээ. Орсон ч өөрөнд орсон ч ийм цав өгсөн шүү дээ. тэгээд бид нар энийг ялах гад нэлээ юм бодож байгаа. Энд дээр байгаа наалтын зарим нь энд нь авч нааж байна. Тийм дачаар хоорондоо ялахын тулд энэ дотор нь бид нар өөх шатагч ийдсэн байгаа. Аны багш. Юдоны холгой шүү, үнэн шүү. Гэхдээ яг юдонгийн хоолнууд яг хятадд өөр Монголд хоолны амттай хэр адилхан. Юдонгийн хоол яг сайхан Монгол хүний амтад нь тохируулсан гэтэд хоол. Эхнэр нь бүгд идэд дийлэн. Тэр яг нэг хятад хоолноос л өөр юм тий. Өөртөө тохирсныг олчихлоо. Нэг нэг авсан. Үгүй тийчгүй нэ би. Энэ томок нэр нь юм уу? Одоо яа. За. Одоо Томоко бити бууж өгөөрэй. Томокотой чи одоо өөр дөрөнд ач. Гой юмнууд ийм дараа нь ингээд дасаад ирэхээр нана. яасан гэмээ юм чи. Би шин унтаж чадахгүй байгаа юм. Тэр юу Хангалттай унтаж чадахгүй нэ. Бэлтгэлээ тултлын нэ. Октодоо сайн хоол идсэн чи хэдүүлээ энэсээ нэг яваа. Тэгэж энэ маань хоолныг маш сайн шингээдэг. Хоолны шингэж. Нүүрс ус задлагч үстэй. Тийм нүүрс ус задлагч. Одоо яг дасгал хийж байгаа. Хоолны дараа уухад яг тохиромжтой.
Яасан байна уу? Сайн байна уу? Хэрэг хөдөлгөө. Сайн өдөрч байгаа. Баруун талын хөлийг шүмсэн ингээд. Эхний нэг хоёр өдөр жоохон толгой жогоогоц. Одоо олгох болчихлоо. Баруун хөл нь шөрмөс татаад. За. Яг энэ бүр ингээд шөрмөс татаад. Шөрмөс татчих. Шүмс тат. Татчих. Магныгаа ууж байгаа юу? Тэр яаж уух юм бэ? Одоо мөцөө одоо уу. Бидэд нөгөө огцом ингээд бэлтгэл хийгээд хөлгөөнгүй байсан хүмүүс ингээд бэлтгэл хийгээд ирэхээр хамаг хөл гарын шүмс татцаа. Ингээд яаж юм? Цэцэн агуулж хөлгөө цаалд өгч юм. Халуун юм нөгөө нэг чихэртэй жоохон байх уу? Уугаад ингэх юм бол орондоо нойр дайжгүй бас хөрөх талтай шүү дээ. Эмч маань амар кэрлээд бусдад нэг жоохон налтнаасан бол надад дүүр налтнааж өгсөн. За өглөөний мэнд. Сайхан амарцгаав уу? За болроо. Нэлээд болроо. Хаагур нь болроо. Илүү болор. Шилэг ой гүгшэл хэвлээ. За ерөнхийдөө би бүх хэсгээр. За ойлголоо. Булралт нь ерөнхийдөө 3-4 хоногийн дараа гайгүй болно гэсэн үг. За өнөөдөр багш нь 2 зочинтой байгаа. Өнөөдрийн зочд болол та бүхний маань 45 хоногийн хугацаанд эрүүл мэндийн чинь хариуцахаар тийм ээ ирсэн зочдууд байгаа. За өнөөдрийн зочдууд маань Ant Medical-ийн доторын эмч Хишгэ маань ирсэн байна. За сайн байна уу? За гэмтлийн эмч мөн Ant Medical-ийн гэмтлийн эмч Цэрэнд орж маань бас ирсэн байна. Октоодынхаа бас шинжилгээний хариуг авлаа. Тэгээд та хоёр маань бас нийтэд нэг бас зөвлөлжүүлэх сайн байна. Үзэж байгаа хүмүүс маань үзэгчд маань бас манай энэ удаагийн оролцогчдын эрүүл мэндийн байдал хэр байгаа бол гэж бас сонирхож магадгүй те. Манай оролцогч ерөнхийдөө жингийн асуулаа ч юм уу хөлгөөний талаас ч юм уу нурууны баг зэрэг асуудалтай байгаад байгаа. Дийлэхэд зургуунд оролцогч маань зургуулаа. Тэгэхээр энэ 6 оролцогчдод маань одоо бэлтгэл сургуулийн дараа сонголтын дасгалуудын сайн хийж өгөхгүй бол нурууны асуудлууд үүснэ. Бүгдэнд нь нурууны бүсээ зүүж яг нурууны зөв техниктэй дасгалуудаа зөвлөсөн байгаа. За энэ удаагийн оролцогчдын маань хувьд бол харцангуй дотрын талаас бол асуудал байхгүй. Идэвхтэй дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэм барьж байгаа үед бол одоо огцом сахар унах асуудал гарч магадгүй. Тэгэхээр тэр тал дээр таад маань анхаарал явуучих юм бол бусдаар бол дэж байгаа. Ant Medical-ийнхаа эмчнэрээр хяналтанд ор байгаад анхаарал халамж авахлаар нэг тийм гоё хайр халамжинд байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрж байсан. За ойлголоо. Энэ манай 6 оролцогчтой бас нөгөө алкогол хэтрүүлж хэрэгэлдэг оролцогчд байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр урагшаа нөгөө алкогол хэрэглэдгүүд нь урагшаа алхаж байгаа. Муу нуухаар сайн илжлээ гэж. Харин урагшаа алхах Хэрэгэлдэггүйс юм шиг. хэрэгэлдэг штеп чи. Би буруугаа сонсч. Хэрэгэлдэг үстэй. За оролцогч Ариунагийн хувьд болохоор нэг уухтаа бол шүнжэнгөө уудаг. Тэгээд 7 хоног тасралтгүй бас ууж чаддаг юм давуу талтай оролцогч байгаа. Тэгээд ерөнхийдөө бас монголчуудаа айгүй пив уудаг гэсэн нэг уухтаа 12 авдар арх хөлөг пив билүү? Пяв. Тийм пяв 12 авдар пяв суудаг учраас яг мэрэгжлийн эмчт манаас зөвлөгөө өгөхгүй бол бас намайгс жоох илүү бариад байгаа юм асуудал байгаа. Эрүүл мэндэд анхаарч ивэл одоо энэ одоо буруу зуршлаа одоо хаях хэрэгтэй. Ойлгоо. Дасгал хөдөлгөөнийхөө явцад одоо өөрийнхөө эрүүл мэндийг бас анхаараарай. За ойлгомжтой. За хоёр эмчтэй баярлалаа. Тэгээд мэдээж баярлалаа. За би өөрөө дээрээс нь бас давхар битээ байгаа. Тэгэхээр бас тайд дээр очиж шинжилгээ бүр нарийн шинжилгээ бас дахиж өгөх бах. Эхлээд өгсөн. Тэгээд бас давхар өгөө яав гэж бодож байгаа. Тэгээд магадгүй үзэж байгаас нөгөө жирэмсэн ээжүүд байж магадгүй. Жирэмсэн ээжүүдэд бол надаас нэг зөвлөгөө өгөөч. Манай эмнэлэг ерөнхийдөө одоо эмэгтэйчүүдийн эмч байгаа. Дээрээс нь манай дүрс онцлогооны эмч маань ургийн одоо яхагаар маш сайн нарийнсан эмчүүдэг. Тэгэхээр энэ хоёр эмчдэр маань үзүүлээд нарийн зөвлөгөө юм өмнөдөө авах бүрэн боломжтой. За ойлголоо. За хоёр эмчтэй баярлалаа. За баярлалаа. За бэлтгэлтэй орох болтоо да. За тэгээ. За оролцогч Ариуна жижигт гарч байгаа штэ. Тийм. Мэдээлэл өг. Тавуулаа байгаа шүү нэрээ. Тэгээд би ганцаараа жийлэгдээд байгаа юм биш үү?
Томоко гэжсэн бол ядаж хоёул авахгүй. Тэгээ хажуу өрөөний томоко гэж өрөө очиход байжсэнгүй. Тэгээ Томоко гачаараа байсан. Томоко гэж мэдээлэл байхгүй байна. Одоор мэдээлэл байхгүй. Байхгүй. Одоо юу хийхээр явсныг бас одоохондоо бас мэдэхгүй байна. Альмаагаас асуусан чинь мэдэхгүй гэсэн. За усан нүдэн гүнжээр юу вэ? Өчтөр эдэн цаг хүртэл уйлсан. 12 гэл унтсан шүү дээ. 12 хүртэл уйлал унтсан уу? Тэгсэн. За ариунаагаас бас өглөө ганцаар байсан гэдэг гэж чинь. Тийм. Тэр юу болсон? Томоко гэж та нүг авч үлдсэн шүү дээ. Тэгээд өрөөрөө шүүм авч ирсэн. Тэгээд нэг юм ярилгүй унтаад гисэн бохоо би ч угаасаа ярих марах тэгэл байгаагүй. Тэгээд тэгсэн чинь үүрээр босоод Явахт нь мэдсэн мө? мэдсэн. Тэгээ юу гэсэн? Би асуусан чинь надтай нэг хоож юм яриагүй. Тэгэл яваад өгсөн. Тийм. За. Тэгэхээр танаас чөлөө мөл авчихсан юм бэл хөлгөө. Би энд ч чөлөө өгдөггүй заяа. Гэхдээ би томокогчиг болол яг хасагдаж масагдаж явсан гэж бодохгүй байна. Надад тэ сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд эн чин шоу шүмэдөө одоо ингэ сэтгэлийн хаттай байгаараа ийм тийм гэд хэлжсэн хүнийг ийм амархан бууж өгөөд явна гэж бодохгүй байна. Тийм. Манай ихч бол үнэхээр чухал шалтгаан гараад л явсан байх гэж бодож байна. За 6 км цагийн урд дээр тааруулаагүй лээ. За гүлээ. 6 Би чи ингээд ямар ч спортоор хичээлж жийсэн туршлага байхгүй. Тэгээд тэнгууд яг ингээд жоохон ингээд хэцүү болонгууд цаанаасаа яг крант онгойж байгаа юм шиг л нулимс урсаад байгаа байхгүй. Тэр ерөөсөө контролдож чадахгүй. Тэрийг Өөртөө ийм код өгöd байгаа байхгүй. Би ингээ өмнө нь дасгал хийж үзээгүй, бэлтгэл хийж үзээгүй. Энэ надаа ингээд хүн дээрээд байна уу гэд ингээд нөгөө өөртөө ингээ би үзээгүй штэ. Би ийм хүчний дасгал хүн юмнууд хийж үзээгүй. Өөрөө зүгээр гоё ялхан дээр. Одоо угаасаа ингээд орж ирж байгаа бэлтгэл хийх гэж ирж байгаа шоунд оролцож байгаа юм чинь тухайн нөхцөл байдлаа тасан зохицох чадвартай болно л гэсэн. Цэлүүтэйгээ тасаж төрсөн үү? Төрсөн. Хаана төрсөн? Энэ дээр Хэвлэндээ төрсөн үү? Доошо төрхөөгүй зү. төрхөөгүй. За. За хэвлээ гарандаа, гуйндаа төрөх шүү. Энэ ишгэ гэж нэг юм чи яах гээд байгаа юм жоо хурдаа атгаач. Нэг бүр яг яс мэтгий шиг нэг удаан юм байна. За сүүлийн нэг минут дууслаа. Буй. За охтуудаа өнөөдөр 30 минут бие хадаа та. За өргөжлүүлээд болоод багш нь өнөөдөр хамгийн хүн дасгалуудаас булчингаас сонгож дасгал хийлгэнэ. Хөлний булчингууд ажиллуулна. Гуйны ууртал, гуйны артал, гуйны дотор тал гэх мэтчлээ. За энэ дэр багш нь харуулъя. Гуйны ууртлын булчин байгаа. Яг өвдөгний дээр байрлаж байгаа булчин бол гуйны нулимсэн булчин. За яг одоо гуйных нь уурталт нь ахна шүү. За энэ дэр харагдаж байгаачлан гуйны артлын булчин. За утгын цэцэг гуйны артлын булчин өөрөө хөгжүүлэх шаардлагатай гэж бодож байна уу? Шаардлагагүй гэж бодож байна уу? Шаардлагатай. Миний бодлоор гуйны артлын булчин хөгжүүлбэл нэгдүгээрт өвзөг бас дээшээ өөргөгдөн, хоёрдугаар таазны хэлбэрийг засагдаж араасаа нурт гуйтай харагдах бах. Кальпи гэж нөгөө хажууд тийшээ хэлж өгдөг тэр хэсэг ингээд урагшаа хойшоо татагдаад биений одоо энэ тааз гуйны хэсэг зөв одоо альберт орж ирэх байх гэж бодож байна. За зарим эмэгтэйчүүдийн хувьд бас нөгөө том гуйтай бүсгүүчүүд байдаг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр багш нь асуугаад байгаа шүү, хэрэгтэй юу хэрэггүй юу? Энэ гуйны артлын булчингоо таад маань хөгжүүлэх сонирхолтой байна уу гэдгийг чи асууж байгаа. За оролцогч альбагийн хувьд энэ гуйны артлын булчин өөрсдөө хэрэгтэй юу, хэрэггүй юу? энэ нөгөө целлюлиттэй тэрнээс ичээд ерөөсөө нөгөө богино шорт морт өмсөж чаддгүй 100. Тэгээ нөгөө богино юм даашин центр өмсгөр хойноос нь целлюлит ингээл гардаг болохоор. Целлюлит арилчих бах тийм бүшээ. За яг зөв. Эмэгтэйчүүдийн хувьд бол хамгийн удаан хайрдаг гэсэн өгнө да. Хэвлэлийн доод хэсэг гуйны артал одоо яг энэ хамгийн сүүлд үлддэг өөхний хэсэг бол энэ гуйны артлын хэсэг байгаа гэдэг. Тэгэхээр бүсгүүчүүдийн хувьд ингээд дээгүүрээ нарийнхан аятайхан гоё харагдаад байгаа мөртлөөсөө та бүхэн маань хамгийн ихний хэмжлэлтэй харсан тийм ээ. Гэтэл энэ дээр бол маш их целлюлит энэ гуйны артал байгаа гэсэн. За өөр энэ гуй өвзөгний булчин дээрээс багшаасаа асуух зүйл юу вэ? Одоо миний нэг бас нэг асуудал энд идэх байхгүй шээ. Энэ нэг илүү энд нэг юм юу юм ачаа? мэдгүй. Одоо Гойны юм авгаа доторгоо юм. Гуйны авгаа мах. Гойны авгаа. За амина тэр юу юм? Тэр хэсэг нь юу вэ? Салтааны мах. За салтааны мах.
Царны дотор тал уу? Царны дотор. За сатаны мах гэж байхгүй. Энэ чамд сатаны мах гэж байсан. Би өөрсөө ярьсан. Өөрөө ярьсан. За тэгэхээр за ойлгомжтой. Тэгээд өнөөдөр хэдүүлээ үргэлжлүүлээд суултаа суух нь гойны хөрөмжтэй асуултаа хэлнэ. Өнөөдөр хүлний өдөр. Бэлнэ. За амжилт. Дасгал 1. Гойны төхөөрөмжтэй дасгал. Гойны булчиндаа сэтгэл дундуур байвал энэ дасгалыг дагаад хийгээрэй. Жин хасах дасгалаа хооллолтын системтэй хавсарч хийвэл илүү үр дүнтэй. Ингэснээр гойны зузаан өөхсөлт хайлж, богино даашин зөмссөн ч өөртөө ихтэй алхах боломжтой шүү бүсгүүчүүдээ. За хишээ эндээ ирээд энэ дасгалтыг хийж өгье. За бүгшин гарч ингэж санаа өөрөө яаж харуул. Элэгдээд гөвтөн. Биш. Элэгдээд гөвтөн. Буруу хараад тий наад дээр гэрт. Биш. Үгүй наа чинь биш. Аа. Эхнийх нь л бараг зүг байсан да. Таарсан. Энэ юм шүү. Аха. За энэ дасгалын үед октоудаа жин нэг ойролцоогоор эхний анхны хичээлэгч нарт нэг 15 кг ойролцоо байхад болдгоо шүү. За хэдэндээ хоёё гэж бодож байна. 20 гэжүүлэрэй гэжтэй. За хишээ 20 удаа орыг нарын октоудаа. Хэд доошо бол 2 дэш авлаа 3 явлаа 4 17 дараад нэг уу юу шээ. ачаал байгаа юм шүү. За дараад энэсэн хөө. Нэг хүндрээд явчих. За тэг өнөөдрийн бэлтгэлийн хувьд миний хувьд л амар хүнд бэлтгэл өнгөрлөө. Бид 20 болсон. Болсон багш. Үний юм уу? Уран заяа тоосон юм уу? За орсноо. Орж ийн багш. За орсонгүй миний хувьд бол орсонгүй дахиад орох. За нэг нэмч. Одоо цохиолын дууш дундаас хамгийн гоё гүнтэй болоо заяа. Ойлголоо. За харагш. За нэг одоо ой. За. Гоё олно гэвгүй мүү энэ ч одоо. Чүү мууга одоо морь юм аашаа юу байгаа морин дээр гарсан юм уу? За баярлалаа. Энэ морин дээр гараад бичих болтой тий. За дараагийн оролцогч. Ариуна юу? Эртээд нөгөө ясны гэмтэлтэй сүрцэн гэдээс аль хэсгүүд. Өн баруун гар. Хүлэн гайгүй юу? Хөл сүрээгүй. Хүлэн сүрээгүй тий. За ганцхан. Ороо. Орчин. Оохоо даржин. Орчин уу? Даржина. Ёо чичино таэмар даржиштэй ёо. Ой оруулаад өгөлтөө ариуна. Оржино. Орохгүй юм шүү. Орсоо. Хаашаа орох юм бэ? Булчин. Аль болч руу хэлэлтэй өгчтэй. Бүхснээ ард. Юу гэвчтэй гоёны аргасан шүү дээ. Яара өөр Монголд ингээ үнээд өрөө ер нь байдаг. Монгол зайлчин одоо майд гэдгийг одоо холттой адилхан. Майд гэдгийг холтчин байна да. Монголын зайлтай адилхан. Тэгээд Монголд танаас ингээ коммент хийсэн зайлтай би окей надад ямар тийм хүн сэтгэлийн өмчгийн мэдрэл байхгүй. Холт гэж бичээрэй бат. Тийм болоо. За явах. Хэд явах вэ? 20 л явъя. 20 явах. Ямар ч тач яваад үзээ тов. Төхөө. За тэгээ. За харагш. Энийг ингээ алцаалах хэрэгтэй яах хэрэгтэй багш. Юу алцаах? Хөлөө ингэх үү, нийлүүлэх үү? За хөлөндөө ингээ зай тавина гэж алцаах биш шүү. Заяа. За мөрөнд одоо хөлөндөө мөрний хэмжээтэй гэдэг шиг шүү. Заяа одоо таад маань ингээ салтаал гэх алцаал гэх юм одоо ингээ хөлөндөө мөрний хэмжээтэй зайтай тавина гэсэн үг. За явах уу. Амсгаа одоо тоолоод игэр өгч та. Явраа. Мэдэрч гэнэ. Мэддэг хэвээр шүү дээ. Гоё мэдэрч. Мэдэрч. Сүүлийн өнгөлтөндөө дуртай очсон юм шиг. За тэгвэл агш нүүр сайхан нэмээд. Үгүй яа багш нөгөө хүний шүүмс татаад байгаа. За явах болооч. За сайн биш болж байна. За сайн биш. Отгоо ихтэй хэдэн тоо өгмөр вэ? 20 үү? За 20 явж чадах уу отгоо? За явъя. За харагш. Хоолоорой. 4. Орж гэнэ үү? 15. Өгдөг давхар ордог шиг байна. За яарэ. 16. Сайн гоё. За. Энэ ариунаас 25 гэсэн шүү өөртөө. Арайс. За сүүлийн нэг ариунаас ороо. Орж ийн өгсөн. Хашаа орж ийн.
Гур давхар орж ийн 21. Гоё юм уу? За сайн. За маш сайн орлоо болж байна. За хоёул жингээр багсахгүй. Багсах идэхүү. Багсах идэхүү. Айгуу бол мэлчиж магадгүй багсах гэж. Яах юм багш загнагууд миний бүтээгдэхүүн ер нь трейлер нь явж байгаа шүү дээ. Тэгээ миний уйлтын бас трейлер л явж байгаа. Яана. Хоёр хэд явахаар альмаа. 4 хийж их цагаар явна. За сайн биш үү? 4. Сайн байна. Удаа. Яваарай. Дараад ийн үгүй юу? 10. Явлаа. Багш шүрмэдэхгүй шаанаа. За яваарай. 12. За хамгийн дөрвөн хүнийхээ нэрийг хэлээ сүүлийн 3 орлоо орч. Дургуун үнэ хэлээд орил гэд тэгсэн чинь надад дургуун байхгүй гэсэн. Тэгсэн чинь Томоко гэж орил гэд тэгсэн. Тэгээд Томоко. Сүүлийн 2. За болчих штэ сайн байна. За сайн байна. Эхний дасгал бол гүйцэтгэл бас янзын сайн орж шүү. За баяр баяр. Чингис хаан олон улсын нисэх буудал. Сайн байцгаана уу. Ийм учиртай би одоо Япон явах гэж байгаа. Бидний Японы аялал бол үнэхээр гоё аялал болно. Багшаасаа зөвшөөрлөө авсан. За энэ удаагийн аялалд болохоор би аав ээжтэйгээ уулзаад аавынхаа нутаг руу явах гэж байгаа. Тэгээд хамаадан садан маш олон хүмүүстэй уулзсан, бас найзуудтайгаа уулзсан гээд таанч хамт гой хоол идэж чадахгүй юм да. Тэгээ яс одоо дэглэм бариад явна багштай амлцсан юм чи. Энэ удаад очих газар болохоор Токио болон Ямагата хот. Ямагата муч болохоор манай аав энэ нутаг. Тэгээ та бүхний мэддгээрээ Ошин гэдэг кино байсан шүү дээ. Тэгээ Ошины нутаг байгаа. Цас ихтэй, уултай. Тэгээ өвөг дээдсийн нутагт очино. Бидний аяллыг дэмжиж хамт бидэртэй байх Тапа трип Томохон баян Тапа трипээс тийж захиалаад авдаг. Яагаад гэх юм бол тэр болон чиглэлийг хэлэх юм бол хамгийн хямд үнийг санал болгоод хамгийн хямд аялах боломжийг бидэрт өгдөг. Зөвхөн нисдэг биш, зочд буудал гэх мэт аяллаа бүх хэрэгцээг хангаж өгдөг. Тапа триптэй хамтарч ажиллаад баярлалаа. За октодоо дараагийн их дасгал маань гойны аль болчих юм бэ? Гойны дотор талын болчих. Дасгал 2. Гойны дотор талын төхөөрөмжтэй дасгал. Эмэгтэй хүмбэр хийх шаардлагатай шидэт дасгал. Гойны дотор талын булчин багтай. Эсвэл гойны өөгсөлт таны санааг чигээж байгаа бол энэ дасгал яг танд тохирно. Энэхүү дасгалыг тогтмол хийснээр өөх хурдан хугацаанд хайлж булчин жиг төгжнө. Манас яах вэ? За яах вэ? Зүг. За 17 Яач. Өөрөний хамтлагч хамтлагчаа нэрийг дуудаад төлөө гаалгаа. За. Томоко! Аруу. Хүүхэд гаргатаа. Баа хүүхэд гаргах болов. За 300 гарам мөтө отлоо байна. Яа. Баярлаа. Гороо. Зүгтэй. Та. Дөрөв нааччваа. Дөрөв штэ. Нөхрийнхөө нэрийг ингэдэй. Нэрийг мартчихлаа. Нэрээ мартчихсан. За яваа. За. Юмд одоо чүүл гэдэг юм ч дээ. Төгтөж би гээгүй штэ. За яваарай. Яваа. Мөш яасан. Яасан би яагаачгүй шин. Чүүгээ яваач. За яа. Чадна. За өгөө надад ташаа.
За хэдэн удаа явах юм? Бас 20. За 25 явчих. За тийм. Юу 25 явуулсан хаа? Надад бол яг маш хэрэгтэй дасгал учиг санагдсан. Явлаа. За өрсөлдөгч байгаа нэрийг хэлээ сүүлээ орлоо хийнэ. Ямар юм бэ? Ямар амар юм бэ? Бос явтаа. Яа. Миний дуудсан бэ. Ямар амар юм бэ ч гэдэг. Өргөл дийлэхгүй л одоо болох ингээ ер нь их зэрлэг хүмүүс ороод ирсэн юм шиг. Бүгдээрээ орсон уу? Энэ нэг л дутаад ах юм. Хин бэлээ? Томоко айцсан юм байна ч гэдэг. За дараагийн дасгал руу орох уу? За. Оролцогчд маань дуу хуурчаа бэлтгэлээ хангасан. Харин энэ үед Томоко Япон ус Ямагата муж. За энэ манай байшин болохоор штэ одоо нийтдээ 9300 жил болсон байшин. Тэгээ энийг чинь одоо нааша цаашаа буулгаж зүүж барьж ирсэн. Яг манай удмын байшин болсон нь болохоор 200 жилийн өмнө. Тэгээ манай өвөө алим тарчиг хийсэн. Тухайн үед нэг шин аж ахуй байсан юм шиг Японы. Байшин хитцааруу. Одоо ирсэн ч гэсэн би тэлээ сайн хийж байна. Бид нар эндээ сайд завдаг. Энэ юу вэ? Эрэгтэй хүний бэлгийн эрэгтний толгой олон хүүхдээ болох болдгоо. Манай удам түн бүм өсгөө болдгоо гэсэн тийм бэлэгтэл бас энтэй төстэй энтэй адилхан эмэгтэй хүний бэлгийн эрэгтний чулуу басаагаа тэрийг харуулахгүй. Уудаг анар жимсийг уунаа энэ одоо гоо сайхан дайгуу хэрэгтэй гэсэн шүү. Бас ээжтэй өгнө. Нөгөө чихэрлэг байхгүй юу? Ганц битэрийн өдөр тутмын нэг ганц юу болж байгаа. Десерт болж байгаа юм шүү. Чихэртэй юм идэхгүй шүү дээ. За охтуудаа 3 дахь хийх дасгал маань сумаа суулт гэж огшин түрүүн ярьжсэн тийм ээ. Тэгэхээр тэр дасгалаа хийн. За сумаа суулт маань гойны дотор тал болон өгзөгний хажуу тал руу илүү ачаалагддаг гэсэн. Дасгал 3. Сумаа суулт. Гойны дотор талын өөгсөлтийг багасгаж, өгзөгний хэлбэрийг тоор хэлбэртэй болгох халуун дасгал шиг өсгөж үлээ. Гойны дотор талын өөгсөлт таны санааг чиглэдэг бол дасгалын системдээ заавал сумаа суултыг оруулаарай. Үссэн үр дүнд чинь заавал. За тод ягш 1. За 2. За сууга барь. За барьж гараа. Тэр сүүлийн нэг 10 секундын барилт мэрэлт бол ёо амирс. 7. За сүүлийн 10 авна шүү. Хоп 10. Бостоо. Бос дахиад эхлэе. Сүүлийн 10. Би ерөөсөө дараагүй байна. Уучлаарай. Бити удлаараа дараа. Зурдлаа. Гэтэ өнөөдөр бол хишгээ хич мэн алгацсан да харин. Багш яалтчгүй хишгээ хич рүү жоохон пойнтлаад 8. Буцаа суу. Нуруу хотоо цээж аргачлаа. Бослоо. Би байна. Одоохон гэж би байна. Бос. ингээд нөгөө бүхтэр ингэж суугаад тэрнээсээ одоо дахиад шиг жаргалаа дахиад гээл ёо. Тийм дасгал хийхэд бол угаасаа надад ч хэцүү байсан. Манай эд бүр хэцүү байсан. Манай ишгээ цааш явагдаад гөргөө. 6. Дэше бос. 5. 4. 3. 2. 1. Эхний бэлтгэл дээр уйлцсан болохоор доожоогүй сул дорой хэвста нусан жавх гэдгийг харуулсан болохоор энэ удаа бас ер нь бэлтгэлтэй байсан. Өнөөдөр маргааш 2 нэлээд гайгүй идэхтэй сайн хийчих юм бол болдруулалтаас гайгүй болчихно гэж бодож байна. Тэгээ энэ эдийг бодвол хамгийн жижигэн биетэй нэр хамгийн хүнд чингээ авсан. Гэж. 10 кг хийгээ нуруу ямар өгч. Чаа. Дөр буй удаа дор буй хоёрт хийшээ ангаагаар салмаар байна. Нэг нь би урдаар явжээ. Миний хөл хойно нь явж ирсэн шичгээ хоёлаа салж юм.
Ярмааргүй. Багш ингээд ирчихээр л бүр амар хэцүү. Эсвэл багшийг хараад сүрдээд байгаа юм мэдгүй. Намайг ер нь байгаа гэж бодохгүй номшиг муу хэлмээрээ хэлж болоо ч заяа. Өөсөө таад юу бодож байгаа бүсний идэж байгаа за. За хоёр тоо. За сүүлийн орол 50 удаа явчихоо. 50 орчихоо. Үгүй багш. Юу амар цочтой. Ямар амар наад уран заягийн нүдэн сая хүн авчтаа бараг очоо одоо. Ямар амар юм. Одоо та хэдийн шагналын санд чинь 5 шар апартментийн 50 сая ирэх байгаа ш. Тэрийг мэдэж гэнэ үү? Мэдж байгаа мó. Тэгээд дахиад ямар шагнал өгөх вүлээ нэмээд Алтан гудмаа. их хаатын чулуу компани алтан гултмаа өгнө шүү дээ. 100 сая өгтүүдаа. 100 сая таа тожих гээд 100 саяг тийм амархан өгөхгүй шүү дагшин. Нилээ яргалж иж өгөн заяа. Тийм амархан олддог 100 сая гэж байхгүй. 50 удаа явъя. 1 2 одоо Дотроо одохдоо яа намайг битгий ингэ шахаасаа л гэж бодсон. Ягаад гэвэл би жоохон ингээд хүн шахаад ингээд хүчлээд тахлаар ингээд тэрэнд жоохон сандрах гад байдаг тийм талтай. За банд барьж. Барьж. Тэгж аргачлал. Гоогш наадхаа аргачлал. За шуудах юм. Одоо ингээд бит хоёр энчээ байр яах гээд байгаа. Аав. Уртлаач. Уртлаа. Доош суу барь. За барьлаа. Бөөндөө сүүлийн 10 тооллоо. 1 2 3 4 5 Зүгээр. 6 Зүгээр. 8 9 Амар. За секунд амраа шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10 за дараагаар орол. Нөгөө камер мамертэй байгаагаа ч марчиж дээш ингээл нэг харсч дээр яриг камер явна. Тэр мөч бол үнэхээр амар мөч байлаа. Диск тавьч өөрийнхөө жингээр яв. За одоо зөв техникээр орно шүү. Босоо. За 1 2 30 удаа шүү. Яг энэ өнгөрөө нуруу ч ямар нэг ачаад өгөхгүй. Ор. Үгүй. Бос. Чи энийг хий. Скол гар. Яачтэй явлаа. Бос. Энэ ямар ч жин байхгүй хийж байна. Босоо. За энэ хүн босол бөөндөө орно шүү. Бөөндөө ор босно ор энэ хүн ч орохгүй. Өрөндөө хэлтэй шаардлага тавил та. Тэгээд та амар хүнцэнтэй. Жохон төвччих чадна. Одоо ууслаа. За, хитий. Мөнгө нь бол чадлаараа хичээсээ. Тэгээд одоо надаас одоо дахиад манайхан такси энтер юм гарсан бол одоо намайг уучлаарай гэж л одоо хэлээ да. Дахиад дараагийнхаа дасгалууд дээр ийм алдаа гарахгүй байхыг хичээнэ. Тэгээд манайхан намайг уучлаарай. Яваарай. За дахиад амарчлаа шүү. Бусны явъя. Хишээ амарчлаа. Бусны явъя. Шишрэг юм багш. За ишгээ амарч байгаа бусны хийхээ. Яваарай. Бөөндөө 10 удаа явж чадахгүй бол тэгээ одоо хогчно. Ши яваа. Чадна одоо. Тавих. Босоо дээр. Ави жингээ аав. Яваарай. За сүүлийн 10 явна шүү. Тэсүүдээ 10. Яваач. Гүрийгээд л хийгээд байсан. Доош руу байлаа. 10 9 8 7 6 5 4 3 2 амрээ. 10 секунд амраа шүү. За багшгаа одоо муулаад номшоор нь дуудаа ярьж болно шүү. Багш нар гарчаад ирээ. Зорилгынхаа төлөө хичээсэн зүтгэл дуслуулсан хөлс бүр үн цэнтэй. Дараа өөрөөрөө бахарх болно бүсгэж үтнэ. Хичээгээрэй. Ойлгохын тулд хэлээр хацлаа. Хэвээр 5 удаа ойлгосон уу? Та хэд би тэр 100 сая чинь тийм амархан өгөхгүй ойлгосон?
За босох уу? Босхгүй мó? 10 амхан. За амар. Чи чамын үд явах надад хэлхийг нотог босмоор. Хамт явъя. Хөөе, боцтой нэг намайг аваа бахад боолгож ирдэг. За босоо өвтөдөө. За хэд ормоор энэ шигэ. Агшаа нэг 10 20 ч юм уу. За мэдгүй. Яа. Ачаад авсан юм уу гол нь? Ачаад авсан юм уу аваагүй юм уу? Амар авсан багш. За багштай тэгвэл зориулаад нэг өгүүлбэр хэлчих. Ямар вэ багш нь? Хайртай шүү. Би чамд хайргүй шүү дээ. Чамд үнэхээр хайргүй шүү. Би яа. За багш нь ямар санагч чинь уран зай анх багш нь тийм байна гэж багштай зориулаад нэг өгүүлбэр хэлчих. Анрууга дайрч яваа. Бар мэдээ. Багшууд тийм бар биш хөөрхөн байна. Хайрын дотроо хална гаднаа гэж. Яг нэг үгээр хэлэх юм бол энэ гэхгүй. Малефисент чи яа нэг юм зөв штэ нэг юм хорон санаатай ачимшигтэй. Тэгсээр нэ цаанаа ингээд сайн дэр гэдэг штэ. За тэгвэл энийг болий заяа. Танд юм байна гэж болчихлаа. Нэр юу? Яг танд болсон. Чи ойлгосон юм уу уран зай юу ч ойлгоогүй ингэж байгаа юу нэ? Миний бодог арчиж байгаа сая эргээ арч алгацчих юм. За ураач манайд. Гэтэ өгшөө нөгөө булгацсан байсан шүү дээ. Тэр өвчин нэг одоохондоо гайгүй болчихсон. Одоо маргааш бүр болчихсон. Тэд чинуудад багшигаа зөөлөж дөнгөлөө. Гэхдээ энэ багшийн хайр хэр удаан үргэлжлэх бол? Яг зүв ороод нь штэ охтоо. Зүв орсон тэнцээ байгаа Red Bull-с нэг аваад дуушгүй заяа. Эхлэх үү? 1 2 3 яарах дөрөв. Энэ альва амар хийдгэл юм биш дээ энэ альва. Явда. Уралдаарай. Үушээ. За сайн байна. За болж гин. За баяр үргээ сайн байна. Баяр. Уул нь багш сая нэг нь л төрүүлж очих нь нэгийг л авахгүй хоёулаа авчлаа заяа. Та хоёр штэ нэг нь л авъя шүү заяа. Хаагүй чи авчих хоёулаа очих. Чи ямар сонир завтай. тэрс нэг өрөөний авъя. Хувааж уухгүй шүү. Заяа. Эхлэх үү? Явда. Хоп. Уран зай уртлаач чи чадсан штэ. Ара. За. Яра. Би нөгөө оцсон хийгээд даа. За бос. Яа. Тэгээд орсон бодож чамд өгье. Чи рүүмээ. Энэ хоёр чи өрөөнийх гэсэндээ бүр уугаад ороод дуусах юм байна те. За. За хөлний дасгалуудаа хийлээ. Хэр ачаал оров. Урдуур хоогоор дундуур мондор гэх. Харин нэг гоё юм багш нөгөө болроод ирсэн өвчтөрөөс юм гайг болчих шиг болоо. Гэтэ маргааш айгуул илүү өвдөх бах л та. Бид нар чи нөгөө нэг суучвал босч чадахгүй, босчвал сууж чадахгүй хөдөлмөрийн чадамж алдсан байсан бохоо шээ. Сайн бол бүрстэ алж штэ. За тэгээ өнөөдөр одоо багш нь хөлний гуйны төхөөрөмжтэй дасгалууд орлоо тийм ээ. Тэгэхээр гуйн хөл бол эмэгтэй хүний бас гоо сайхныг тодтогдог хамгийн чухал одоо хэсэг байгаа. Тэгэхээр гой хөлтэй гуйтай ах юм бол би ингээд тэр чигээрээ гой харагдаа явчихдаг гэсэн. Тэгэхээр багшаагаа саяны хэлсэн дасгалуудыг тогтмол орсноор өөнх нь хайлаад гуйн гой та хэдийн хүсэж байгаа хэлбэр дүрсээ олоод тэгээ яг хуу цаашдаа пропорц маань гой засагтана гэсэн үг шүү. За тэгээ өнөөдрийн бэлтгэл дуслаа. Өнөөдөр хөлний бэлтгэл хамтдаа орлоо. За өнөөдрийн бэлтгэлийг авсан охтуудаа баярлалаа. За уйдаагүй альмаадаа баярлалаа. За өнөөдрийн бэлтгэлээ маш сайн хийсэн учраас багш та хайдагаас урамшуулмаар санагдлаа. За ингээд бэлтгэлээ хийгээд байвал сайхан урамшуулаад явна гэсэн. За өнөөдрийн бэлэг бол Happy Design-аас явуулсан байгаа мөн нэвтрүүлгийн багийнхан зүгээс битгий шантраарэ, битгий бууж өгөөрэй гэд тайдтэй Анухаас фитнес шоуныхан зүгээс бас ингээд гарын бэлэг явуулсан байна. Энэ халууна барьдаг Анухаас фитнес шоу гэд гой халуун барьдаг сав байгаа шүү заяа. За дээрэс нь одоо охтуудаа энэ бэлтгэлийн цамцаа бас өмсөөд кардиогоо хийгээд мадааг нь өмсчих заяа. Тэгэх юм бол нүүр нь хурдан ийм гоё V line болоо шүвэн гэсэн үг шүү. За тэгээ энэ дээр бас нэвтрүүлгийн багийнхан зүгээс Анухаас фитнес шоу гээд Happy Design-аас маань явуулсан байх шүү охтуудаа. За тэгээ охтуудаа
Та хэд маань хэдий сайн хичээх тусам нэвтрүүлгийн багийнхан зүгээс олон багш тасгалжуулагчийн хувьд илүү сайн дэмжих болно. Тэгэхээр битгий шантраараа, итгэлийн маань битгий алдаараа цаашдаа хэдүүлээ илүү хамтдаа хичээхийн төлөө өдрөөр илүү сайжрахын төлөө алга ташаад дур. Өнөөдрийг ядлаа тий. Нэг биелүүсээ оролцогч өнөөдрийн чаленжийг ялагч болох байгаа шүү. Энэ бол миний төрсөн нутаг. Монголын сайхан ороо. Mongol Event төгч GM International, Хожирт Эрдэс тус, Red Bull, Energy Drink, Lotus Farm, Кефир Тараг, Хекинго цэвэр шоколад, ерөнхий ивент төгч 5 шар апартмент, чанартай барилга, бат бөх ирээдүй, ерөнхий ивент төгч Номин, хүний хэрэгцээ цум багцсан, хамтран зохион байгуулагч Го Гуаша, Анд Медикал Центр, E-Studio, Алтан ивент төгч Golden Fries, Тунаа загас, эрүүл амьдралын энгийн жор, National Life даатгал, сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил, дархлаагаа дэмж эрдсээ нөх, алтан ивент төгч тэргүүн чансаа, премиум болор резорт, премиум филинг, дугарын хамтрагч Тапа, Тапа тайлал илүү хэлбэр. Сайн байна уу? Аригаtou гозаимасу. 委嘱状、伊袋智子様、山形県知事吉村美恵子。謹んでお聞きいたします。За Ямагата мужийн захирагч маань намайг дуудаад Зя химээ гэдэг будаа идэх одоо тэрний нэрэмжит соёлын элч болгох өргөмжлөлийг надад өгсөн. Энэ хожирт одоо Yoda гэж шинэ бүтээгдэхүүнийг гаргасан байна. Нэвтрүүлэг хийснээс хойш бүр ихний өдрөөс хойш бид нар ивент хийж байгаа. Бэлтгэл хийх явцдаа энэ нэвтрүүлгийн турш хамт байгаа. Одоо бид нар өдөр болгон ууж байгаа бүх ус бол Yoda Японд ирсэн ч гэсэн хэрэгжилж байна. Хожиртын хамт олонд баярлалаа. Бидэртэй хамт байгаа. За одоо ингээ өргөжлүүлээ хэдүүлээ өнөөдөр чаленжтай байгаа. Тэгэхээр чаленж дээр бол мэдээж та хэдийн одоо хүч чадлыг сорьсон. За дээрэс нь богино хугацаанд хэн хамгийн амжилттай чаленжаа гүйцэтгэж чадах вэ гэдэг нь багш нь харах чинь. Бэлэн үү? Бэлэн. За тэгээ өнөөдөр чаленж гадаа явагдаж байгаа учраас хэдүүлээ бас дархлаагаа дэмжих хэрэгтэй. Өвлийн улиралд бол витамин С бол заавч байх хэрэгтэй. За энэ витамин С болохоор манай ивент итгэгч Болоргоогийн New Origin гэсэн солонгос улсаас ирж байгаа. Одоо витамин С дархлаа дэмжих витамин С байгаа. Тэгэхээр манайд хэрэглээ явж байгаа тийм ээ. Багш нас та хэдийн мартцсан байх гэж одоо аваад ирлээ өөрийнхөөгоо. Баярлалаа. За витамин С хоолны дэглэмтэй үеч юм ээ. Витамин С эсрэлийн юм болохоор ууснараа хэдүүлээ дархлаагаа дэмжих нь ханиа төрөхгүй байх нь. За дархлаагаа дэмжчихлээ. So яны маастай. Янз. Би бүр тусалж үлдээмээргүй байна. Тэгэхээр мэдээж одоо үйл байгаа учраас хэдүүлээ сайн одоо хүнсний нэмэлтийг хөргөлж явах хэрэгтэй. Тэгэхээр Болоргоогийн New Origin солонгос улсын New Origin брендийн витамин С бол яг хоолны дэглэм барьж авах үед хамгийн тохиромжтой. Зарим витамин С бол айгүйх сахар орсон байдаг байхгүй. За энэ витамин С-ний үед бол сахар ороогүй дархлаа дэмжинэ. Дээрээс нь витамин С ирж авах үед арьс аягүй ус тайрдаг. Арьс сайхан байна.
жи хасалхуудын сайн явагдах нь ингээ маш олон давуу талтай учраас хэрэглээ явах шүү заа. Ачаал даах чадвар хамгийн одоо сайтай оролцогч бол олон нийтийн төлөөлөл болон оролцож байгаа уран заяа маань байгаа шүү. Тэгэхээр уран заяагаас уран заяа. Зүйтэй. Авхаалт самбаа хурд хүчээ сорихоор оролцогч уран заяа бэлэн боллоо. Амжилт хүсье. За цагаарлаа явлаа. 1 2 3 4 Яа, манай хөөе алдаг байна шүү. Ялаа. Энэ дотроо юмтай юм уу? Амар хүнд харагдаад байгаа юм. Хүнд энэ уран заяа ямар вэ? За манай хамгийн хүчтэй юм. Ингэж тэгээд дугуун дээр бид нар өгөх юм байл. Дөрөв хүүхд өсөж байгаа юм бол бас өөр байна. За уран заяа авах шүү. За одоо ганцхан барыг иргүүлээд дууслаа. Онцгой их шиг л байна шүү. Дахиад нэг явч. Онцгойг нэг царай шүү дээ чи. За яваа 55 секунд болж шүү. Яваа. Яа, энэ суугтал надад хэцүү юм да. Амархан байна уран заяа. Орон заяа. Манай хөөе easy. Цаг дуслаа. Цаг дуслаа. Аль нь хамгийн чанга байсан? За болж шүү уран заяа маш сайн байна. Өргөжлүүлж чаленжаа биелүүлэх оролцогч Ариуна. Би нүдчихсэн би бүр өнгө хараад явж идэв. Авхаалт самбаа хурд хүчээ сорихоор оролцогч Ариуна бэлэн боллоо. Амжилт хүсье. За Ариуна даалгавраа биелүүл чадна гэдэгтээ итгэлтэй нөө. Итгэлтэй байна. Хамгийн бага хугацаанд биелүүлэх нь чухал шүү заяа. За эхлэх үү? Эхлэе. За цаг явлаа эхлэе. За 20 удаа. Тоолоорой. 7 За хичээгээрэй Ариуна. Чи алт юм байна. Амархан байна уу? Ухлаа. Амархан байгаа биш үү дээ. Харин тийм. Юу бодож байна Ариуна? Юу ч удахгүй байна. Бодлооч Ариуна. Хараа толгойнхаа ард авна шүү. Чарма Ариуна яваарай. Одоо сүүлийнх нь чи чадна. Дууслаа шүү Ариуна. За яг Cosmo Trade-ийнхаа тунаанд хүрээ шүү. Тунаага хараарай. Хараад хүч аваад. Юу орчоо? Ухна хаяа. Уран заяа тэр түүнээ ямар. Үсгэд ямар. Айдын нүмэ амир юм. Дугуй юу? Тэнд нэг онгах гадаад бол тэгээд хөө. Дахиад хөө. Амжилттай. За чаленжаа амжилттай биелүүлсэн Ариунавда баяр хүргье. За сайн байна штэ ямар санагдав? Мундаг байна. Хэцүү байна уу? Эл балай нүний гаргасан. Багш нь гаргасан. Sorry. За манай өнөөдрийн чаленжийн 3 дахь оролцогч Алима. За Алима. Авхаалт самбаа хурд хүчээ сорихоор оролцогч хишиг буян бэлэн боллоо. Амжилт хүсье. Амар хүнд биш түүй. За багш цагаарлаа явлаа.
Хурдан. Доош суу. Үстэсээ тавьш. Зүг орно штэ. За яа. За чөлөөтэй хэлмээр байгаа үг мөгөө хэлж олно шүү. Хараад мараад үг хэлж олно штэ альмаа. Тэгээ яа. Яах гэж энэ дөрвөө? X бодож байгаа. X-тэй зориулаад наатах явах. Үнэтэй үгүй. За яарэ. За босоо. Хурдлаарай. Гол нь хамгийн богино хугацаанд энэ чаленжийг биелүүлсэн оролцогч өнөөдрийн чаленжийг ялагч болох байгаа шүү. Оо болж штэ сайн байна. Би барь энэ зогсож хурдан байна. Яваад. Хондог байна. За яг космос рейдийн 2 тунааны голоор гарна шүү. За чаленж амжилттай. Юу гарч штэ. За болж. Яа мондыг чи шууд хурдан хийсэн даа. Манай альбач нэг уйлдаг штэ. Яга уйлах нь багсч юу? Бити уйлаа гэж хэлсэн. За чаленж бас амжилттай биелүүлсэн альбат баяр хүргэе төсөөлж ирснээс хамаагүй сайн байна. Манай хэд бол ачаал таах чадвар бол өдрөөр бараг цаг минутаар бол маш хурдтай сайжирч шүү заяа. За дараагийн чаленжаа үргэлжлүүлэн явуулах оролцогч отгон цэцэг. За. Авхал самбаа хурд хүчээ сорихоор оролцогч отгон цэцэг бэлэн боллоо. Амжилт хүсье. За нөгөө хэдтэй нэг дийс үг вэ нөө? Нөгөө хэдтэй зориулаа илүү өөрийгөө илүү гэдэг нэг хэлээд өгч. За хараарай. Угаасаа юу ч илүү дээ. За Та нар зүгээр юу ч шүү. Эхлэх өгш. За эхлэх үү. За цаг явлаа. 3 доош суу. Хоёр хөл зэрэг. За малгайгаа арчлуулаарай. За маш сайн байна. За үргэлжлүүлээ дугуй яа. Йоо энийг Малгай өгчтэй өгөө. Малгайг нь авах уу? Оо за бүр аваач. Ер нь манай өдрөө цаг-цагаар ер нь жоохон зэрлэгшээд байгаа шүү. Юу бодогч чинь нотхоо? хинти хангаас яаны. Өндөр сайхан нуруунууд. Хайд зүрийн чимэг болсон. За яваарай болж байна. Хөвчи. Оогнууд. За яваарай. Энэ шарах намны. Омон зохин мандаа болсон. Эрсэн махан. Баланууд. За одоо сүүлийн. Гадаа зөө яваа шүү. За эхлэе. 1 2 Дууслаа шүү. Ахаа яваарай. Яваарай. Ахаа амархан байна уу? Ямар байна? Хэцүү байна уу? Энэ бол миний төрсөн нутаг. Энэ сайхан ороо. За баяр хүргэе. Чаленжаас гоё үзүүлбэртэй шүлэгтэй явж өглөө шүү дээ бас тий. За оролцогч отгоодаа чаленжийн амжилттай биелүүлсэнд баяр хүргэе. За сайн байна. За ингээд мэдээч чаленж дуусгах хамгийн сүүлийн оролцогч Хишгэ маань байна. За хишгэд амжилт хүсье. За хишгэ маань энэ хэдтэй харуулж байгаад би чаднаа, би чаленж ялагч болж чаднаа гэх нэг дэс үг хэлээ. За би чаднаа манайхаа. Энэ тийм гоё зөв хэлтэй юм. Би гоё чаднаа манайхаа гэх нэг юм хар шаран болсон. За манайхаа би яснаа. Оо чаус. Хай цууч ихчгээ барахгүй мэддэн штэ. За яа. Авхал самбаа хурд хүчээ сорихоор оролцогч хишиг жаргал бэлэн боллоо. Амжилт хүсье. Хишгэ явлаа. 2 3 4 За гүгэр. За дугуйгаа явна шүү. Нургаа хотоо шүү. Бүхтэйхгүй хөлөө том гэсэн мэг шүү. Суумаас уулчгаа хөлөө тавьж байгаа. Улаа. Энэ манай хишгэ ер нь мал дээр өссөн үү? Бэж байгаа чүү гэдэг штеп. Хишгэ мал дээр өссөн үү?
Амархан байна уу? Ишгээ амархан байгаа мó? За яваарай. За болсон. За одоо галуун цуваагаар явлаа. Космотрейдийнхаа тунаан дээр очино. Барай харагдаж байна. За яваарай. Гараа толгойн хаард авна шүү. Амархан байна уу шээ? Дууж хаа. Үнэхээр дуу баггүй л. Дуугаа зайлшгүй гэж одоо шогшроо. За маш сайн байна. Ой, бүгсээ харуултаа та хэдэлээ бүр. Хамгийн сүүлд орчих чишгээтэй баяр хүргье. Чаленж амжилттай биелүүлж дуусгалаа. Каш яваа. За болж байна. Хэцүү байна уу? Амар юм биш тавш. Юу нэмэр энэ чи бол мал дээр өссөн хүн үстэй. Чүүлгээд идэв үстэй. Чүүгээ эрэглэж явсан гэсэн юм. За ингээд хэдүүлээ одоо чаленжаа биелүүлсэн чинь мэдээж ялагчаа тодруулсан шүү дээ. Хэдүүлээ явж ялагчаа тодруулъя. За тийм. Манай дээр космотрейдийнхаа тунаан дээр очиж багш нь бэлгийг аваад очиж чадах зэ. Нэгдүгээр нь дороогүй хүмүүс нь яаж нэг тунаа ирэх вэ? Чи тунаа авъя. За өнөөдрийн чаленж ялагч бол Cosmotrend-ийн Golden Prize хунааны одоо шагналын эзэн болж байгаа юм байна. За гол нь яг гэхээр багш нь жинкнээсээ идүүлэн заяа. Уаарэ яваа. За энэ мэдээч бусдаа одоо бас бусад гоё одоо амттангууд харагдаж байгаа самар байна тий. За гэхдээ багш нь энэ удаадаа мэдээж манай тоолны системтэй явж байгаа учраас өнөөдөр өдөр юм оройныхоо хоолн дээр тунаага ашиглаад өөрөө хоолоо идэх юм бэлгийн байж байна. Жингээ хасчих явцдаа. За энэ тунааг эдснээрээ жингээ мас унахгүй те ядахгүй сулахгүй уурга аавна. Тэгэхээр жингээ хасч байгаа бүсгүүчүүдэд оройны хоолн дээр бас их тохиромжтой байдаг. Оройдоо тунааны шинэ ногооны салаад маш их тохиромжтой байдаг гэсэн. Тэгэхээр өнөөдрийн чаленжийн ялагч маань сайхан тунаатай шинэ ногооны салаад хийх. За 5 дугаар байранд 1 минут 48 секундээр отхон цэцэг маань орсон байна. 1 минут 47 секунд буюу 1 секундын зөрөөтэй хишиг жаргал маань орсон байна. Тэгэхээр яг насны ирэмбэрээ хамсуулын байна. 1 минут 41 секундээр оролцогч ариунаа шалгарсан байна. Өөрөө дарж яа. Өөрөө дарсан. Яа, үгүй жоох ичээсэн. Багшаас нөгөө нэг загнахаа гарч ирж байгаа бол баярлалаа байна. Баярлалаа. Нэгдүгээр. За 2 дугаар байраа зарлах уу 1 дугаар байраа шууд зарлах уу? 1 дугаар. За 1 дугаар байранд 1 минут 23 секундээр оролцогч уран заяа маань тоо. За бидний уран заяа. Яа баяр. Йоо таавгүй гоё мэдэрч байна. За гоё өнөөдөр бол гоё амттай хоол идэх нь байна тий. Ихэд байна. Сүс гоё жаад байна хурдан ирээ. Тонатай хоол идэх нь шүү. За бус нь уран заяатаа хандаж хэлэхээр хэлэх үг вэ нөө? За мэдээч бусад оролцогчид маань бас ерөөсө ганцхан 2 секундын юм зайтай одоо өнөөдрийнхэн чаленжийг биелүүлж дуусдаг. Гэхдээ багш нь хэлсэн техникийн чухал. За энэ одоо жишээл дугуун дээр ихэд нуруугаа хотоогоод тийм ээ яг сумаас уусгахын техникээр явах хэрэгтэй гэж хэлсэн. За мөн одоо нааша бариа руугаа орохдоо гараа ардаа бариад яг зөв техникээр яваарай гэж хэлсэн. За уран заяагийн хувьд бол чаленжаа яг богинохон хугацаанд маш зөв техникээр хийж чадсан болохоор өнөөдрийн одоо энэ гайхалтай шагналын эзэн болж чадсан шүү заяа. За ингээд өнөөдрийнхөө чаленжийг та хэд маань маш сайн амжилттай биелүүлж чадлаа. Тэгээд та хэд маань одоо өшөө цаашаа хичээгээрэй. Тэгээд битгий өрсөлдөж байгаа битгий мартаарай манайхан. Одоо яг энэ цаг мөчөөс эхлээд илүү өрсөлдөөн шаардсан чаленжуудыг багш нь цаашдаа зарлах болно шүү. За амжилт хүсье.
Алагнуудын онцгойгийн охин энэ удаад урд хүч авхаад самбаагаараа аргагүй онцгойлоо. Баяр хүргэе уран заяа. Кинко гэдэг ийм бүтээгдэхүүнтэй Японд ирсэн байна. Энэ болохоор самартай шоколад гэдэг байна. Энэ шоколад болохоор 88% цэвэр шоколад. Тэгээ энэ дотор юу байгаа юм бэ гэхээр алмонд самар. Алмонд самар болохоор дотор сайн уурга тосоор байдаг. Тэгээд холестерин буулгахад маш туслан болдог гинэ. Тэгээд энэ одоо нэвтрүүлгийн зүгээс өгч байгаа юм чи идэж болохгүй гүйтээ. Тэгээд энэ бүтээгдэхүүн болохоор антиоксидантаар маш баялаг. Тэгээд бас нэмж хэлэхэд Австрали болон Шинэ Зеландд хураагддаг манука зүгийн бал орсон байна. Манука зүгийн бал одоо бид нар юу гэж дууддаг вэ гэхээр байгалийн антибиотик. Тэгээ хоолой өвдөгч хэлэхэд яг би энэ одоо нөгөө дархлаа муудаж эхлэхэд манука зүгийн балыг идэхэд нам болдог. Тэгэхээр чи энэ одоо ямар сайн бүтээгдэхүүн байгаа мэдчихэж байгааз. Ганцыг идчихээ одоо тэгээд багш мэдчихээ байлгүй. Алуулахгүй гэсэн. За итадакимас. Nice. Остогой. Энэ болохоор нөгөө сүйтэй шоколад юм бэ. Идэж болохгүй юм шиг байна. Гэтэ амар гоё харагдчихэв. Бид нартай хамтарч ажиллаж байгаа Кинкод баярлаа. Тайдгой чих шиг юм бас өгнө. Тэгээд одоо самнаар гэж төлөвлөж гадагшдаж байсан. Хонди тий ингээд яасан. Миний удаа энэ нөгөө Ази орнууд дээр нэг байна. Мягдэс. Алтан ивент төгч тэргүүн чанса премиум болор resort премиум feeling алтан ивент төгч golden fries туназас эрүүл амьдралын энгийн жор national life даатгал сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ янзтай ясны шил дархлаагаа дэмж эрдсээ нөх хамтран зохион байгуулагч Го Гуаша Анд Медикал Центр И студио ерөнхий ивент төгч 5 шар апартмент чанартай барилга бат бөх ирээдүй хамтрагч байгууллага Mongolian Tour Вүүлэ нүүрс ус садлагч Орхон Beauty Salon ус арчилгааны доктор Melaxin брэнд New Origin брэнд алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүрлэгдэх сод бүтээлийг бэдурлан ерөнхий ивент төгч номин хүний хэрэгцээ цум багцсан хоёулаа зураг авчихнаа. Хөлтэй би одоо нэг одоо хатаатаас Нада. Найза. Найшник гэж. Өнөө над хамаа таалагдсан ингээ хөдөлгөөсөө бүр камертай ингээ Урдаа амар гоё тамд илгэстэй юмс гоё ягаад. Ер нь бол тухтай л юм байна. Айгуу сайхан тухтай хаймаг зөндөөх зэвтэй юм би чинь. Маш их таашаа. Тэгээ би өөрөө бас бүдүүн биш үү? Чи бүдүүн машин юм шүү дээ. Энэ машин чинь Монголд болохоор 8 жилийн хугацаатай лизингээр өгч байгаа. Ногоон зээлэр гарна. Нэг 10 өгчхөд болох юм. Сайн бодохчтой шүү дээ. 8 жил төлөнд өгч юм гэр бүл юм уу 20 хүнд авч өгдөг амар хөнгөн. Яа, энэ араа ингэдэм байлээ. Манайха. Өглөөний цайны оронд яг идэж болно заяа. Фитнес хийж байгаа хүмүүс ерөөсөө санаа зовлтгүй идэж болно. Дотроо ямар ч сахаргүй, глютенгүй юм бэл шүү. За. Энэ номингийн бүх салбаруудаар зарагдаж байгаа юм бэлээ. Номин фудсээс оруулж ирж байгаа. Энэ тийм царайтай. Өөрөө хаад
Монгол. Энэ бүр тасархай заашлаадтай маа. Өнөр нь үстэй амар гоё юм тий. За нэг мистэй төрчих та. Чи одоо нөгөө бьюти салоны гэсэн мистэй. Одоо бид нэр ингэ жин хайж байгаа шүү дээ. Жин хайж байгаа болохоор бид нөгөө ингэ нүрний арьс бас ингэ суларж байгаа шүү дээ. Бид нэр өөрсдөө мэдхгүй баг арьсаа арчиж байгаа. Тэгээд энэ мист чинь гэсэн. Одоо бид нэр шууд уур ашиг бүрж байгаа цагаа гарыг авчих. Ингээд арьсаа сайхан чийгтэй дээгөө даа. Энэ доктор манд ямар ч уснаа уулгач байхгүй бүр өнгөөгөө юунаас нахсан гэсэн. Байгаад их уурмууд байсан. Уснаа уулгахгүй. Эмаггүй. Манай хэрвээ шүү. Дэяд гээд жимсний нухш заяа. 100% жимсний яг нөгөө нэг нухшаар хийдэг учраас илүү дутуу ямар нэгэн органик бус юм байхгүй. Дээр нь сахар, нэмэлт сахар агуулаагүй. Дээр нь витамин С-ний агуулмжтай учраас яг юм бэлтгэл хийж явах үед бас нэг хоолыг нөхөн гэсэн. Витамин. Бас энэ 3 болгох нь ямар том болгох вэ? Энэ айгүй зүм аа. Аим гоёгоц. Гоё, яг гоё. Оо, энэ чанаас чиг хүүхдтэй өгмөр юм шүү дээ. Яг нөгөө жимсээр юм. Тийш тий хүүхдүүд хичээлд нь явах. Тийм. Манай гарах нэг юм цөнгөлүүлээд гаргахчвал. Тийм, манай нөгөө жижигхэн жоочхон энэ янз явах юм. Хувьслын төлөөх аяллаа дараагийн зогсоол Гуаша Holistic Beauty Salon. Сайн явж иртгээс нөө. Сайн явж ирлээ. За гоё нөө тэр чи гоё нөө. Тэр сайн нөө. Тэжгүй нөө. За Одоо чи хийгээд танайд ирж шүү. Ер нь яг та хэдэ нөгөө айгу бэлтгэлтэй болохоор яг ингээ булчингууд нэлээд чангараад жоохон тийм байгаа хтэй. Тэгэхээр одоо ингээ гоё булчингийн сууллаа. Тэг ингээ массажинд ороо явнаа. За манайх болохоор ер нь бол Монголдо хамгийн анхлаад ингээ нүүрний яг энэ олон төрлийн массаж, энэ бариадслуудын яг одоо маш олон төрөл олон янзаар ингэж Монголд анх нэвтрүүлсэн салон байгаа. За тэг ерөнхийдөө бол мэсгүүгээр зөвхөн массажны аргаар оврыг багасгаад залуужуулдаг. Дээрээс нь яг энэ хаван буулгаад маш эрчимтэйгээр бас ингэжин хайдаг тийм массажуудыг хийдэг. Ерөнхийдөө бол биднээсээ нүрний унжилт таван цэцгэн байна. Ер нь бол биднээсээ энэ биетэй холбоотой байдаг байхгүй биений булчингийн чангарлаас үүдэлтэй байдаг. Тэгээд энэ биений булчингийн чангарлыг ер нь бол маш нарийн арга техникүүдээр одоо яг ингэж гоё нүүр өргөдөг тийм одоо манай тийм хор хөөдөг биений массаж гэдэг байгаа. Тэр энэ массажтай ингээд хавсраад хамсаа гэж яг эрчимтэйгээр маш гоё гоёлаад ирнэ. Тэгээд урдны сисэн дээр бол угаасаа та бүхэн үрдэнгээс харсан бах те бид нар хамтаа ажиллаж байсан. Нэг масуу. За. Миний давхар өрөө арилна. Өнөөдрийн хувьд бол ингээ Гуаша дээр анх удаа очиж үзлээ би. Тэгээд ингээл үүдэр нь ороход ч гэсэн аюу гоё цэвэр орчин хүмүүсийнхэн дээр гоё найрсаг байгаа. Тэр үйлчлэгээний хувьд ч гэсэн аюу гоё надад таалагдсан. Гуаша дээр бол амар өндөр хэлэлттэй байгаа. Яагаад тэгэхээр би чинь нөгөө нэг season 3-ыг бүтэн үзсэн. Season 3-ын оролцогч нарын царай ямар гоё өөрчлөгдсөнийг яг харсан байхгүй. 21 хоногийн дотор л бүр ингээд илт өөрчлөгдсөн байсан учраас тэр бүр надад амар том хүлээлт үүсгэж байгаа гэх юм уу? За энэ ингээд мөр жоохон ингээд чангараад байгаа юм тий. Энтхийн мөр тий харин тий одоо энийг бол бүгдийг массажаар засах. Массажаар тий хожим массажаар засах. Одоо энэ тал нь бүр амар өвчтэй байгаа байхгүй тий. Зөв хүн болгоно энэ болохгүй тэр нь болохгүй хүн болгонд ингээд жоруулаад бүр ондоо ингээд Гуаша юм уу өмчлөгөө юм уу тэр ингээ хийж өгсөн. Тэгээ тэр надад амар таалагдсан. Хоёлоо ихлээд нөгөө хавангаа хөөхстэй. Хаван хөөгдөөд ирэхээр хоёлоо булчин лугаа орно заяа. Тэгээ хамгийн гол нь нөгөө арьсаа маш сайн чигшүүлэх хэрэгтэй байдаг шүү. За та дэг одоо массажинд ороод гараад ирэхээр нь би таад гоё чигшүүлэх юм ин бас өгнө. За. Гоё. За одоо бүгдээ массажинд орцгоо. Тийм. За. Хамгийн сүүлд гэх юм бол нөхөртөө нэг 9 жилийн өмнө хурим хийхдээ нэг гоо сайханд орж нэг нүүрэн мөрөө илүүлээд гар мараа ингээд илүүлээд тийм гоо сайханд орсон байхгүй. Яг би нэр өнөөдөр яг тэр Гуашад ороод нэр боц. Би нэг нүүр мөрийн хэр нэр хамгийн сүлд хизээ ингүүллээ гэж л бодож байгаа юм чи. Хүн чи яг тийм л юм бод тийм.
ямар байна? Өвдөлт нь маш их байна. Ааха. Одоо ч гэсэн амар их судас модасан төгжирж энэ хортой дээрсэн тийм үү? Юу танаа нөгөө нутгийнх нарс чинь хэрэг. Вау, учир нь гошоо чи мэн нутгийг штэ. Тэгээд ингээ үтсэн одоо Монголд ямар шиг хийж ийн яаж ийш ингээ дотор адилхан штэ юу чсэн. Манай нутгийн гар бол ингээ хороо одоо божир бохоо ингээд төгжирээд одоо самнаар ингээ төдөөсөө гадагшдуулж ийсэн үг. За манай хүмүүс яашлын дэжгүй юу? Ямар байна? Хатаа юм хэрэг. Гоё юу. Хуухны нөгөө хуух өвчөө орчихсон бүр амар сайхан юм. Хамаг хөлс суугаад. Энэ нэг тийм анхны нэг шок байд юм шиг байна. Хөө яаж юм. Тий. Одоо тийсэн чинь нэг баг жаргаад байгаа юм шиг. Харин айгүй гоё яасан. Энтлийн нүүр бас ингээ өргөдөө тэгээд хав нь буцаа. Одоо энэ дээр ингээ хав ихтэй ааз энэний хав ингээ байхгүй болсон. Энтлийн гоныгийн зурсан шүү дээ. Харин тий. Ингээ дээшилсэн. Ерөөсөө айгүй амархан. Хамгийн гол нь зөв техникээр хийх хэрэгтэй. Тэгээд манай салоны үйлчилгээнүүд өөр бас нэг өөр газруудаас илүү давуу тал нь болохоор массаж хооронд яг 2 хоног амарж ээж ордог байхгүй юу? Амарж байгаа хугацаанд арьс ингээд улам чангараал жижигрээд улам гойлдог. Тим техникүүдтэй. Нэрээ надад нэг амар сонир сэтгэл төрсөн. Би ерөөс ингээд нөгөө норон моронд ингээд нэг тийм юугаар ингээд тэр юу гэдэг юм бол нөгөө гоогуашагийн нөгөө ингээд идэг хусдаг юмар нь ингээд хосон чинь бүр амар эхлээд нэг юм сонио гижигч юм шиг тэгснээ ингээд амар өвдөлт өгөөд нэг тийм нөгөө би ингээ арцаагаад идэв чинь нэг өсмөс шар өсмөс босоод идэг. Яг амар тэгсэн яг тийм мэдрэмж төрөөд. Йой. За чихэд нотоо бидний брат шонцоо суулгах юм байна да. Саяач. Хатаа ингээ би Энэхүү оролцогчдын алжаал юугаа тайлах зур дасгалжуулагч Ануухай ажлаа амжуулж явна. За сайн байна уу? Сайн байна уу? За таашаа сууч. Танахтай танилцсанаа. За манай компани бол Mongolian Tours гэдэг аялын компани байгаа. За хамгийн анх 2002 онд байгуулагдаад одоо бол тасралтын үйл ажиллагаа явуулж байгаа. За манай компани бол 12 сард бол үндсэн Таиланд, Бангкок, Паттайя, Пхукет, Нами, Фукуок, Натранг ер нь бол дулаан орны чиглэлүүд бол аялал үйлдвэрлэлгүй явуулж байгаа. За танд бол санал болох аялал бол энэ жил болохоор Мятас Сингапур чиглэлээр шууд нислэг бол зарлагдсан байгаа. Түүнээр уйлдвал манай хол Сингапур, Малайзия шинэ чиглэлээр бол ийм шинэ маршрут гаргаж ирсэн байгаа. Миний хувьд энэ нөгөө Азийн орнуудаар бүгдээр нь явсан байна. Таиланд явсан, Сингапур, Малайз явсан, Вьетнам явсан, Бали дээр очлоо би чи. За ингээ бүгдээр ингээ явчихж байгаа. Яваагүй үзээгүй газар гэхээр одоо Европ байгаа. Тэгэхээр бас Европын аялал их сонирхож байна. 12 сарын сүүлээрээс Европ явбал бас Christmas center давхцаад гоё авах болов гэж бодож байна. За Европод л одоохол бол Christmas-ийг тохиолдуулаад бол захиалах бол аяллууд авч байгаа. За манай аялагч нар болохоор Christmas-аар бид нар бол Швейцарт баймаар байна. Парист баймаар байна гэцэрийн одоо санал хүсэлтийнх нь болоод уйлдуулаад бид нар хөтөлбөр зохиогоод бол өөр нь бол санал болгоод авч явдаг. За Европын аялал одоо хэдэн хүнтэй байдаг. Одоо зарим газар чинь заавал тавуулаа, зарим нь 10 хүн групп нэгдээд ингээд аялал гарахаар тань руу ярийн хэлдэг шүү дээ. Тэгэхээр танаа дээр яадаг юм болоо. За маах бол хэдэн ч хүний нөхцөлтэйгээр бол аялын хөтөлбөрийг бол гаргаад уйлдуулаад бол хүч болно. Манай хүртэж болно аялын компани одоо хүмүүс бас Европт бас байдаг болох бол тэр тал дээр бас наазуулдаг. Оо яасан гоё. За хоёулаа гурал байсан ч гэсэн явж болох юм шиг байна. Тэгвэл болж байна. Тэгээд хэдэн хоногор байдаг вэ? Хөвчлэн нь ер нь бол 14 хоногийн аялал байдаг. За эндээс эхлээ Франкфурт орж таарах уу те? Тий, Франкфуртоос тэгээд Австри, Женев, Швейцар гээд Итали явдаг байна. Тэг жоохон нэг нойр муутай
нөгөө тэр өмнөх нөгөө ачлын ачаалал ядаргааны үр дүнгээс юм уу баг зэрэг нойр буутай хат өнөөдөр гуашаад орж явахдаа ингээд амар гоё ингээл унтаал өөрөө ирэхгүй ингээд хорхираад бүр унтсан гэсэн би яг нүүрнийх гуашаанд орж явахдаа. Чи гадуур хувцас авсан байсан юм тий? За өстө нэр. Амар гоё боллоо. Хишгээ яач. Хэдүүлээ нүрээ харахаар ингээд арай нэг гоё ингээд харагдаж байна. Тийм юм. Нэг татагдаад тийш одоо хүртэл ингээд нэг татагдаад байгаа мэдрэмж төгөө. Нүрээ харсан чинь ингээд арай айтайхан зэгцэрсэн юм шиг гоё болцсон юм шиг. За сайн байцгаана уу? Ахад өсгөч үү дээ? Чи яа нэг тийм улаалтгүй харагдаад байна. Хайр. Өстө сайхан амар гоё унтлаа нэрэ. Үнэн гоё унтлаа би бүр ойр дунтаагүйгээр унтсан шээ. Мэдэгч юм ээ. Ингээд байхгүй нөгөө сормууснууд ч бүр дуус. Тийм миний байхгүй би сая баахныг аваа ичлээ. Цогцсон уустай байхгүй юм. За манайд массажинд орсон сэтгэл ямар байна? Гоё нөө. Сэтгэл өндөр байна. Гоё. Гоё онцноо тий. Аха. Аман доторх нь ямар мэдрэмжтэй байна? Ингээд юм хөнгөн хоосон санагдаж байна уу? Эсвэл юм ингээд жоохон хүндүртэй байна уу? Хүндүртэй. Бат зэргийн хүндүр. Чидээ болохноор одоохондоо За. Манай октод та хэд санамж хуудас өгсөн ер нь бол юун дээр анхаарахыгаа ойлгоцсон байгаа тий. За одоо болохоор бүгдөө нөгөө санамж хуудсан дээр байгаа. Би төрөлсөөсэй тий. Салхихгүй, даарахгүй, тэгээ чихээ бөглөн. Тэгээд арьсаа маш сайн чигшүүлэх хэрэгтэй. За тэгээд манахаас болохоор яг нөгөө манай дээр массажинд орж байгаа хүмүүстэй зориулаад ийм арьсыг айгуу сайн гүнээс нь чигшүүлэх серум байдаг байхгүй юу? Тэгээд энэ серумтай бас ингээд хавсраад хэрэглээд үр дүнгээ илүү хурдсуулаад тэгээд үзээрэй гэж одоо энэ серумнээс ойлтой, самтай, гуашаатай ингээд бэлгэлж байгаа. Тэгээд би хаа дээр очиж өөртөө хийх гуашааг бас зааж өгье гэж бодож байгаа. Өөртөө хийгээ сурчих юм бол нөгөө байнга ингээд нэг газар хайгаад явахгүйгээр тийм яасан үедээ тийм техникүүд гоё зааж өгнө. Тийм даангаад Баярлалаа. Өөр гоё баярлалаа. За ингээд баярлалаа. За энэ дээр нь болохоор гуаша ойл байгаа. Тэгээ бүгдөө манай яг нөгөө баярлалаа. Тэгээ гуаша сам, гуаша чулуу байгаа. Тэгээд манай серум байгаа. Ааха. Тэгээ ер нь одоо бүгдөрөн дээр нь өөр төрлүүдийг өгсөн байгаа. Тэгээ би очихдаа яг аль төрлөөр яаж хийхээ хилээд байгаа. За баярлалаа. За тэгээд гоё хурж ирээд массаж хийсэн баярлалаа. Баярлалаа. Баакад очиж хийя. Очоод үзье. За баярлалаа. Тэгвэл ер нь танахыг сонгоё гэж шийдлээ. Танахаар үйлчлүүлээд бас энэ удаад үзье. Тэгээд энэ үед бол танаа энэ аяллуудаас мэдээж Азийн орны зөндөө гоё аяллууд байгаа юм байна. Маш боломжийн үнэтэй бас байдаг юм байна. Нэлээд боломжийн үнэтэй шүү. Европын аяллаа үн ч гэсэн маш боломжийн юм. Тэгэхээр Монголын төрсөөр бас дамжуулаад энэ удаа Европын төрөөр Европоор аялах гэж байна. Тэгээд маш гоё сэтгэл догдолж хүлээж байгаа учраас миний аяллаг бас гоё амттай болгож өгөөрэй гэж хүсье. За баярлалаа. Тэгээд цаашаа ажилтаа байгаад байна. Яарад байна. За баярлалаа. За баярлалаа. Удахгүй холбогдоод танахыг сонгочлоо шүү. За баярлалаа. За баярлалаа баяр таа. Баярлалаа. Сайхандаа анхаарал хандуулж алжаал юугаа тайлсан оролцогчд маань премиум болор resort руугаа хөлбийн жолоо задлаа.
болсноос одоо намайг айлалт явхад ингэж найзууд бэлгийн дөгөөрөө гэд хөөхөн бэлгийг өгсөн байгаа. Тэгээ энийг хамтарч ажилладаг найзуудад бэлгэлэх гэж байна. Мияги дэс. 오. 기르기는 아니다. 키홀더다. 가와이. 아리가또 고자이마스. これもなんかついてる。なんだろう。 QR コードで。 QR은 이유인 것 같아. 징기스칸 뮤지엄. 하이. 来ましたよ僕。 징기스칸. 징기스칸의 歴史が出てくるんだ。 무진이 타일브로 왔던 거 요 깔았대 좀 QR을 쳐. 코로나에撮ってるのか. 징기스칸ビルですか? TV局で. 単位がいいですね。いいね。ロボコンチームに寄付する全部じゃないよ。なんか10分の1とか. За орой минь гоошод орцсон. Орой минь таалагдав. Таалагдсан. За манай эдийн хөрхрал бас унтаад байсан гэж штэ. Унтснаа. Ер нь бол нөгөө гоошонд орохоор аюу сайхан алжаал тайлагдана. Төгс өөрчлөлт гаргахын тулд биен дээр бас дээрэс нь нүүрэндээ гоо сайхандаа тэр чигтээ одоо өөрчлөлт гаргаж ич та бүхэн маань одоо төгс өөрчлөгднө гэсэн үг. За тэгэхээр та хэд маань таалагдсан бол баяртай байна. Багшийн шоуны гол онцлог маань та хэдийн булчингийн масыг унгаахгүй маш гоё пропорцтой одоо өөхний хувийг доошо буулгах. Тэгэхээр та хэд маань ерөнхийдөө нөгөө хоолтон дээр фитнес хоол гэдэг одоо ер нь юу ямар ойлголттой байна? Дотор нь одоо жишээл уург гэдэг тийм ээ нүүрс ус гэж байна, өөх тос гэж байна. Тэгэхээр та хэдийн маань хувьд ямар ойлголт байна? Уург. За уург гэж юу вэ? Мах. Өндөг. Хэрний цээж мах тэр чигээр уург. Хүний биений нөгөө булчингийн масыг унгаахгүй яг авч үлдэх хүний биед хамгийн хэрэгтэй ийм зүйлөө тэгээд ийм уургийг өндөр хэмжээгээр агуулдаг бүтээгдэхүүнүүдийг бид нэр яг одоо багшийн заавраар хэрэглэж байгаа. Өндөг, үхрийн мах, дахианы мах, цээж мах гэх мэтчлэн. За ер нь бол одоо уург бол одоо фитнесээр хичээлдэг хүмүүсийн хамгийн одоо чухал одоо уурга авч иж булчингийн мас унгаахгүй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бүх төрлийн маханд байгаа. За өнөөдөр багшнаас хүмүүсийн бас мэддэггүй бас одоо тарган хүртэл уург байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо бас монгол хүмүүс гэдгээ нэгдүгээр ухамсарлах хэрэгтэй, хоёрдугаар Монголын нөхцөл байдал хэдүүлээ тааруулж хоолгонсоо одоо хэрэглэх нь. За дээрэс нь бас одоо хүүтэн уйлрал эхэлж байгаа учраас хоол хүнсээ уург нүрсөөх тосоо бүгдийг зөв зохистой хэрэглэж ядрахгүй, сулдахгүй одоо биеэ гоё өөрчлөнө гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр багш нь илүү төлхөө онцолж одоо тархины талаар тааддаг ярилцах гээд бэлтчихсэн байна. За тэгэхээр энэ бол оригинал кефир гэдэг одоо Япон улсаас албан ёсоор тийм ээ ирж байгаа энэ гайхалтай бүтээгдэхүүн байгаа. За багшийн хувьд бол хэрэглээд бас хэсэг хугацаа өнгөрсөн байна. Надад бол маш их таалагдж байгаа бүтээгдэхүүн учраас бас оролцогчдоо энэ удаадаа хоолны системд нь оруулъя гэж шийдвэр гаргасан. За энэ юу вэ гэхээр сонирн байгаа ингээ харахад ингээд магадгүй таад кофе юм болоо чихэр юм болоо юу юм болоог ойлгохгүйж магадгүй энэ бол тарг. За хэдүүлээ премиум болор резортод байрлаж байгаа. Тэгэхээр нөгөө хотоос бас зайтай учраас хэдүүлээ нөгөө тарагч юм одоо сүүсүн бүтээгдэхүүн нааша одоо хэмжээгээр авчирхаар муудчих гад байгаа учраас энэ бол хамгийн зөв сонголт болж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол тараг, кефир тараг хоёр юугаар ялгаатай вэ гэхээр одоо кефир тараг маань одоо яг энэ бүтээгдэхүүн бол Японд бол 1970 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо японочдын болох одоо хамгийн одоо дотны хэрэглээ болчихсон байгаа. Япон чанар бол ерөөсөө үгээр хэрэглэхээ аргагүй маш сайн байдаг. За одоо сүүсүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гидсэн дүүрэл ингээл таагүй оргиол байдаг бүсгүүчүүдийн хүүхдүүд бас байна. Энэ бүтээгдэхүүнийг ерөөсөө 6 наснаас дээш одоо насны хүмүүс хэрэглэх бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр сүүсүн бүтээгдэхүүнээс бас харшилтай гидсэн дүүрээд байдаг хүмүүс одоо энэ оригинал Японоос орж иж байгаа кефирийг хэрэглэж байгаа тохиолдолд сүүсүн бүтээгдэхүүнээс харшлахгүй гэсэн үг байхгүй юу? За багшийн хувьд бол бас жоох харшилтай гидс дүүргээд байдаг учраас ер нь дандаа сүүгээ сонгохдооч тэр цагаан эдэгээ сонгохдоо дандаа лактоз фри гэсэн бүтээгдэхүүн сонгодог гэсэн үг. Тэгэхээр та хэд маань одоо ямар нэгэн гидс дүүрэх юм асуудлууд үүсэхгүй.
За энэ бүтээгт маань 2.1 тэрбум пробиотик агуулсан учраас таад маань өглөө хэрэглэхэд тохиромжтой. Өглөө тараг одоо ашигтай бактери авахд бол таад маань одоо айгүй сайн хаван буудаг тийм ээ. Гэснийг өрүүлцэх хөдөлгөөн сайжирдаг, хөтгөө хадалт явагддаггүй маш олон давуу талууд байдаг учраас багш нь өглөөний цайнд нь одоо тараг оруулж өгье. Тарагнаас аршилтай хүмүүс байна уу? Байхгүй. Тараг нь дуртай юу? Дуртай. Дуртай юу? Дуртай санаа. За тэгэхээр багш нь бол өглөөдөө сайхан таргийг нь уулгая заа юу. Тэгээд жин айгуу сайн хаснаа. Багш нь бол нөгөө хоол хүнсэн дээрээ сайн ашигтай бактери өгч байгаа. Ер нь бол бактери хэдүүлээ шууд имээр уух шаардлага байхгүй. Сүүлийн үед бол ер нь л эмчнэр хоол зүйчнэр бол хоол хүнснээс авч яа гэж зөвлөдөг гэсэн үг. Тэгэхээр заавалчгүй им нэмэлтээр уугаад авахгүй хоол хүнснээс аваа явахад бол хэдүүлээ сайхан жин хасах нь, хаван буух нь байна, ашигтай бактери авчих нь байна, ядрахгүй байх нь, уургаа нөхөж авах нь. Тэгээ монголчуудад бол хоолны систем заавалчгүй сүүсэн бүтээгдэхүүн цагаан идэ орж иж одоо бид нар монгол хүмүүс учраас те зохистой байдаг гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ монгол хүн гэдгийг нэгдүгээрт бодох нь хоёрдугаар цаг уурын нөхцөл байдлаа бодох нь тийм ээ. Тэгэхээр багшийн хувьд бол энийг хэрэглүүл явна гэсэн үг. За яаж хэрэглэх вэ гэхээр айгүй амархан заагаад үгүй. Маргаашнаас жижүүр солигдсон шүү дээ. Жижүүр таргаа ийшүү заяа бүрэн шүү. Багш нь өнөөдөр та хэдтэй заагаад өгөх нь. За энэ дээр ерөөсөө айгүй амархан ямар ч төрлийн сүү байж болно. Бүгдээрээ хамт хийчихье заяа. За 600 граммаас 1 литр сүүгээ хийлээ. За айгүй амархан энийг ингээд задлаад холчин гэсэн үг ерөөсөө. Айгүй амар байгаа зү нөгөө. Нэгийг юм уу? Нэгийг л болоо. Дотроо айгүй олон ширхтэй. 100 мөн бас нөгөө аваа авчвал энэ төр. За хаан хэрэгж болно. Гол нь хамгийн гоё шинээрээ. Гадагшаа явахад гадны таргнууд ерөөсөө гоё байдаг. Амт нь айгүй гоё нэг юм зөөлхөн. Энэ тийм амар гашуун амттай бол биш. Их гоё зөөлхөн тухтай. За тэгээ энэ тараг маань бол айгүй гоё тийм өтгөн элгэн тараг болдог. Тэгэхээр одоо бас нөгөө жингээ хасаа явж байгаа эмэгтэйчүүд маань бас хоолшгүй байгаад идэв шүү дээ. Тэгэхээр нөгөө элгэн тараг учраас ер нь жоохон бүтцэн бас гоё өтгөө учраас яг нэг юм хүн тааламжтай мэдрэмж төрүүлэх бас удаан хугацаанд ер нь бол зүйлсэхгүй. Ер нь бол хоёулаа нэг хоолны цаг 4-5 цагийн хоолоо тэ идэж байгаа тийм ээ. Тэгэхээр өглөөдөө сайхан таргаа багш нь өдөр нь уулгах нь өглөөдөө октод маань одоо энэ Японы тийм ээ кефир оригинал кефирээ хийгдсэн таргаа уулаа 4-5 цагийн дараа үндсэн өдрийнхөө хоолыг идэх явахад бол дунд нь өлсөх мэдрэмж өрөөсөө байхгүй шүү. За ерөөсөө ингээл нэгийг хийлээ хооронд нь хутглаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ кефирийн маань гүйцэл хөгжил нь болохоор 2000 гаруй жилийн өмнө одоо Кавказын нуруунаас гаралтай юм уламжлал аргаар бас эсдэг тараг байгаа. За тэгээ одоо ингээ хэдүүлээ утгаад оройн тавьчих болно тийм ээ. За тэгэл ерөөсөө 18-аас 24 цагийн дотор эсэлдээд бэлэн болох нь нөгөө гоё шин таргана. За тэгээ энэ таргийг ууж авах үед бол гоё айрс айгуу гоё болох нь. Одоо зарим оролцогчдын маань хувьд бас жоохон айрс нь ингээд батарсан ч юм эмзэгшсэн тийм ээ оролцогч байгаа штэ альмаа. Тэгэхээр таргаасаа авах юм бол айрс нь гоё болох нь. За тэгээ эмэгтэйчүүдэд бол маш олон төрлийн бактери өгч байгаа учраас таад маань одоо өглөөний цайндаа сайхан хэрэглээ илүү дутуу одоо ийм шаардлага байхгүй хоол хүнснээс хэдүүл хангалттай шимтэж ил аваа явчих болно гэсэн үг. Ер нь бол фитнес хоол гэхээр л эрүүл зүйн хоолт гэхээр хүмүүс айгүй үнэтэй ч гэдэг юм уу те хэцүү яаж хийнэ гэж бодоод идэв. Гэтэл ийм амархан одоо сүүлийн үед бол маш олон бүтээгдэхүүн ерөөсө гарын доор ингээд цаг хэмнсэн болоод өгчөж байгаа. Тэгэхээр таад маань одоо багш нь ч гэсэн айгүй амар энэ хэдүүлээ өглөө орой 2 бэлтгэлтэй байгаа шүү дээ. Тийм. Одоо уухгүй шүү дээ шигээ. Одоо уухгүй шүү дээ. Ингээд тагтаа тавина. Өний тагтаа тавина. Өний хөдөлгөчд хийх юм уу? Хашид ингээд гаднаа шууд тавьсаар болчих юм уу? За таргаа бол ингээд гэртээ тэг хөрөгчөнд хийхгүй гэсэн тасалгааны температурт 18-аас 24 цаг эсэх гэнэ. За тэгээ сайхан бэлэн болсон таргаа хөрөгчөндөө 3-5 хоногийн хугацаанд ингээ хэрэглээд явчихд болно гэсэн. Тэгэхээр багш нь одоо ингээл нөгөө өглөөний цайн дээр таад манаас нөгөө жижүүрүүд маань цайгаа бэлдээ яваад байгаа шүү дээ. Тэгэл бас жоохон цаг зав жоохон шаардаад байгаа гэсэн. Таргаа сайхан бэлдчих юм бол хэдүүлээ бол гээс уулаа бэлтгэлтэй орлоо цаг зав айгу хэмнэн шүү. За тэгэхээр яардаг одоо нэл хүүхдүүдтэй ээжүүд ч юм уу ингээд бэлтгэл шахуу хуваартай хүмүүст бол таргаа сайхан ингээд бэлдээ авчид 3-5 хоногт бол өглөөний цай ямар нэгэн асуудал байхгүй гэсэн. Тэ айгу гоё амттай манай маргааш өглөө уугаад ирчихэж байна. Нэг гоё. Багшийн хувьд бол хамгийн одоо зөв хоолны системээр явж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр та эдийн хоолыг багш ингээд хараад ажиллаа явж байгаа. Тэгэхээр энэ удаад бол 45 хоногийн хоолны систем Японы одоо оригинал кефир таргаа өглөөнийхэн цайнд нь оруулж өгч байгаа шүү. Заяа.
За болчлоо багш нь мэдээлэл өгчлөө. Тэгээд эртгэн шиг сайхан амарна. Маргааш жижүүр маань солигдно. Маргаашийн жижүүр уран заяа. Багш нэг илүү шүлэг шүглээ нөө. Өглөөр шүглээ басаад. Бүхэл бүтэн амралтын газар resort дээр өөр зөндөө хүмүүс амарч байгаа. Тэгэл өрөөнд жорж үлээнэ. За ер нь бол одоо багшийн хувьд та хэдийг хагас зэрэгжилтийн байлгатай байна. Мэдээж сайхан ааштна. Чанга үедээ бол чанга байна. Өнөөдөр бас зургийнхаа хуваарт аягүй сайн орсон байна. Гуашаанда аягүй сайн бас бүгдээрээ сайхан авч хамрагдчихсан байна тий. Хоолундаа яг сайдж байгаа учраас одоогийн байдлаар багш нас их сайхан ааштай байна. Та маргааш юу болохыг мэдэхгүй тийм ээ. Маргааш чигээр юм байж. Харин тийм үгүй. Ууртай байж магадгүй тий. Гэхдээ багш нь ингээд учиргүй уурлаад авахгүй та эдээс шалтгаална. Хоолой сайн бариад багшийнхаа заавар зөвлөгөөгөөр байх юм бол багш нь юу гэж тэгээ уурлаад авах тийм ээ. Тэгэхээр ариуна маань бас эхний 5 хоног жижүүрээ маш амжилттай. Баярын чимээ. Та тэгээ маргааш уран заяа маань ариунагаас үргэлжлүүлээд жижүүрийнхаа хуваарийг авлаа. Тэгээд манайд маргааш өглөөнийхэн цайн дээр сайхан бэлдсэн тарга уух нь. Тэгээ одоо өнөөдөр очиж сайхан амрыг. За баярлалаа багшаа. Баярлалаа. Хай. За дэлгүүрээс сая юу авсан бэ гэхээр энэ нэвтрүүлгийн ивентэд ихчийн Кефир Төшиг компани Кефир тэгээд матча Японоос Төшиг компани оруулж ирдэг шүдний болон шүдний соёжиг авлаа. Энэ нэвтрүүлэх дундаа бас муу одоо Монголд өдөр тутамдаа их орны одоо бахархаж олсон ийм хөө бүтээгдэхүүн хэрэглэж байгаад үнэхээр баяртай. Манай японочууд 1970 оноос хойш энийг хэрэглээд одоо хаас айгу худалдаж авч болдог болсон билээ. Тэгээд нийт одоо үзэгчид монголчууд маань энэ одоо маш хэрэгтэй ашиг бактеритэй тарга болдог. Одоо энэ хөө одоо 500 г сүүн нэг уудыг хийгээд ерөөсөө халаах хэрэггүй тасалгааны температур дээр байлгахад маргааш 24 цагийн дараа тарга болдог. Үнэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн хэрэглээд үзье. Идсэн юмныхаа сахарыг багасгаад өгдөг энэ өдөрт нэгийг уудаг энэ таблет өгсөн. Тэгээд энийг бас уулж байгаа идээд угаадах юм бол сахарыг тусандах сахарыг өсөхгүй. Тэрнээс олоод одоо бид нар жингээ хас болно гэсэн. Ер нь ингээд дүгнэхэд багштай болон одоо хамт олонд хэлгээ. Би бол яг яс дэглэмээ барьсан идэж болохгүй хоолныг чидээгүй бэлтгэлээ ер нь өчигдөр хүртэл сайн хийгээ. Ер нь над өдөрт 10 км бол алхах юм уу эсвэл гүйсэн байгаа. Тэгээ гидсний таталтаа сайн хийсэн. За анууха багшаа би дэлийг чи алдаагүй шүү. Ингээд бүр цаанаас ингээд би дэлийг хийсэн, хоолны дэглэм барьсан. Би 12 сард дахиад Японд ирнэ гэсэн төлөвлөгөөтэй болохоор дэглэмээ алдаагүй. Тэрнээс одоо нэг дахиад жил ирэхгүй хэм бол айгүй гэсэн шийдсэн байгаа да тий. 2 сарын дараа ирнэ гэж мэдж байгаа болохоор ерөөсөө илүү одоо юм идээгөө тэлсэн. Би тэрнээс олон хүмүүс олон юм өгсөн л та уугээд идээгөө. Өнөөдөр оройдоо хотод очиж агаад бүр шөнө очиж агаад тэгээд маргаашнаас бэлтгэл эхлэндээ одоо өнөөдөр сайн амарч авъя. Миний аялал сайхан дуусч байна болчихно. Дараагийн дугаарт Томоко 2 хоног ирээгүй учраас 100 удаа явъя. өөрийнхөө төгс хөвлбэрийг бүтээхийг хүсч байвал завгүй, чадахгүй, боломжгүй гэсэн шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг гэх. Энэ бол Анухас фитнес шоу.